За сайн байцгаана уу? Өөрийгөө хайрлах уу? YouTube подкастыг сонсдог үзэгч сонсогч нараа өнөөдрийн дугаараар бид маш олон хүний амьдралд нөлөөлдөгч тэр бүр ярьдгүй нэгэн сэдвийг хөндлөхөөр бэлтлээ. Тэр бол эрүүл хил хязгаар гэж юу вэ? Тэрний талаар ярилцахаар би нэгэн гайхалтай зочныг урьж авчираад байна. За энэ зочин бол манай отгоо коуч миний өөрийн багш маань байгаа. Тэгээд сайн байна уу гişаа урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Америкт өглөө болж байгаа бах те. Тэгэхээр өглөөний мэнд. За Монголд бол орой болж байна. Тэгэхээр шөнийн мэнд. Баярлалаа. Тэгээд би отгоо гişээга таныг өөрийгөө танилцуулаач ээ. Манай үзэгчдэд танилцуулаач гэж хүссэн. Яагаад тэгэхээр би бас өөрөө дутуу танилцуулж магадгүй бах гэж бодоод. За баярлалаа. Намайг Отгоо гэдэг. За тэгэд ер нь бол трама коуч. За ийм суурьтай, ийм ништэй. За дээрэс нь болохоор мастер спикер байгаа. За тэгээ би өөрөө бол тэгээ Нара Томсон багшийн одоо топ коуч академик төгссөн. TCA-ийг төгссөн ийм одоо тэдний бүтээгдэхүүн байгаамаа гэсэн үг те. За тэгээ яг одоогийн байдлаар болохоор бас нэг жоохон бүтээлч болж байгаа. Тэгээ ном бичиж байгаа. Тэгэхээр нэг ингээд дотроо ингээд хувраал те. Ингээд явж байгаа ийм эмэгтэй байна. За тэгэхээр би өөрөө Эрдэнэ хотод амьдардаг. За тэгэхэд бусад зүйл бол нэг тийм чухал биш байх гэж бодож байна те. Ерөнхийдөө юу хийдэг вэ те. Юу хийдэг учраас өнөөдөр энд өргөцсөн бэ гэдэг нь бас сонирхолтой болов уу гэж бодож байна. За баярлалаа баярлалаа. Баярлалаа. Би отгоогчтойгоо одоо яаж анх учирсан одоо түүхээ бас үзэгчдтэйгээ хуваалцъя гэж бодож байна. За хамгийн анх бит хоёр яаж танилцчихсан бэ гэхээр нөгөө хайртай ганаа найзаараа дамжуул танилцчихсан. Тэгээд яаж гэхээр манай найз маань ингээд энэ хүй байглаа энэ сэтгэл зүй гэж нэг хүн юм их чухал юм байдэн штэ гэдгийг надад их ойлгуулж өгсөн байхгүй юу. Тэгээд намайг чи ядаж ингээд сошиал медиагаар ингээд янз бүрийн сэтгэл зүйчдийг дагж байгаа чи тэгээд тэдний ингээд хэлж байгаа ярьж байгаа ингээд сонсож байгаа ч гэд надад хэлжсэн байхгүй юу. Тэгээд би за тгий гэдгсэн чинь чамд ингээд надад санал болгох хүмүүс байна уу гэ. Би өөрөө нэг ямар ч ойлголттой байхгүй хүн байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай ганаа найз энэ хүмүүс зүгээр шүү гэд ингээд надад хэлсэн байхгүй. Тэгээ бид нөгөө хэлсэн бүх хүмүүсийг ингээд дагаад ингээд явж агаад тэгээ отгоо багшийнхаа нөгөө сошиал медиагийн дагсан чинь ингээд надад маш их таалагдсан ярьж байгаа юмнууд нь. Тэгээд отгоо агшийнхаа нэг юм хичээл зарласан байсан. Тэр нь болохоор нөгөө травманы хичээл байсан. 3 өдрийн байсан билүү. Нэг юм хичээл байсан. Тэгээд тэр хичээлд би хамгийн анх суугаад хүүе надад чи ямар их хүүхэд насны тэ нөгөө траума буюу траума гэж одоо монголоор юу юм бэ? Асуудал байсан. Тийм шарах байсан юм бэ гэдгийг мэдэж авсан байхгүй юу. Тэгээд гэхдээ шарахтай гэдгээ мэдээд юу айгаагүй тэрийгэ давж туулаад тэгээд нэг сайхан хүлээснээс гарсан юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд өөрийнхөө дотор нэгэн жижигхэн бяцхан байгаль гэдэг охин байдгийг мэдээд тэгээд тэр охиныгоо одоо тэр цагаас хойш их хайрлж ингэж нандинж тэгээд тэр охинтойгоо ярилцаж ингэж харьцдаг болсон байгаа. Тэгээд ийм одоо миний дотор байдаг гайхалтай ийм агуу хүч байдгийг ингээд мэдрүүлж өгсөн багшийн маань нэг учраас те отгоо багштайгаа би өнөөдөр ярилцахаар шийдсэн юм аа. Баярлалаа баярлалаа. Бүр зөндөө магтуулчлаа гэдэг. Тэгэхдээ яг нөгөө хэлэхэд нэг юм гоё зүйл байдаг те. Хүн болгонд дотор нь нөгөө нэг өөрийгөө босгож ирэх тэр хүч нь өөрт нь байдаг. Яг зүр босод хүмүүс бол чиглүүлэгч те чигдүүлэг тус олгох эсвэл магадгүй чиний хараагүй талыг ингээд өөртөө чи харуулж өгөхөл одоо үүрэгтэй болохоос нөгөө чамааг яг босгож ирж байгаа хүн нь бол чи шүү те энийг бол би ингээд бүх хүмүүст хэлэх дуртай. Тэгээд нөгөө шарах гэж ярихаар хүмүүс аюу хүнд хүлээж авдаг. Тэг ингээд зарим хүн ингээд өөрийгөө муу болж байгаа юм шиг мэдэрдэг. Шарахтай, чи гэмтцэн энэ гэж ярихаар те амар муу одоо би суулаад би засах ёстой тэр муу хүн нэ гэж өөрийгөө ойлгоод байдаг. Би бол тэгж боддгоо. Зүгээр чи өөрийнхөө одоо нөгөө хүчийг те ингэж сэрэж байгаа. За өөрөө өөртөө уулзж байгаа тийм аюу гайхалтай хүн юм шүү л гэж хэлхийг хүсдэг. Тэгэхээр байгалаа маань ч гэсэн те яг тэр нөгөө нэг хагалгааны дараа те ингэж сэтгэл санаа хүнд чинь бас аюу тийм хэцүү нөхцлүүд байсан. Гэхдээ ерөнхийдөө тэр хагалгаа гэхээсээ илүү бага насны зүйлээсээ болж их ингэж зовж исэн тэр зүйл нь байсан шүү. Тэгэхээр
Байгалаа маань бол өөрийгөө босгож ирсэн юм ихтэй. Тийм үнэхээр гайхалтай. Тэгээ чамдаа үнэхээр тэгээ талархаж байна. Өөрийнхөө төлөө ингээд зогсохгүй явж байгаа чинь тий. Тэгээд багш гэд яхаар би бас айгүй нэг юм жоохон сүртэж штэ тий. За багш за би зүгээр чиглүүлэгч шүү. Манайхаа чиглүүлэгч гэж бодоорой. Тий. За баярлалаа Тэгээ баярлалаа. яг хуу отоо багш гэдээ яриад байгаа боловч миний нөгөө коуч хийсэн намайг ингээд чиглүүлж одоогийн зэрэгтэй байгаль байхад ингээд намайг чиглүүлсэн одоо хамгийн анхны алхмыг маань хийхэд тусалсан одоо ийм хүн учраас би хэлж байгаа. За тэгээд аа бас нэг юм ингээд та хэллээ шүү дээ ингээд хүн одоо өвдөхөд те ингээд дотроо байгаа энэ хүч яагаад өвдсөн бэ гэдэг бас нэг юм асуудал байна гэд те. Тэг би одоо яг энэ талаар судлаад явж байгаа байхгүй юу. Тэг яагаад хүн өвдөд идэгин те. За яг хөө үнэхээр одоо тэр нөгөө генетикийн асуудал ч юм уу те одоо тийм асуудал байдаг бол одоо тэр үнэхээр хэцүү байна те. Гэтэл генетикийн асуудал янз бүрийн байхгүй мөртлөө хүмүүс маш ихээр өвдөж байна. Сүүлийн үед бол одоо хорт хавдар гэдэг зүйл бол бүр хэмжээнээс хэтрээд байна шүү дээ. Монголд бол айл болгонд одоо хорт хавдартай хүн бараг байх шиг байна. Тэгээд би энэ яагаад энэ хүн өвдөд байгааг ингээд судлаад байсан чинь энэ асуудал бидэнд өөрсдөд нь байна. Хариулт нь гэх юм уу да. Тэ хүн дотроо байгаа сэтгэл зүйн асуудал байна. Тэ энийгээ гаргаж ирж чадахгүй байх юм бол одоо тэр тантай ярилцаад ингээд яхаа нөгөө хүүхэд наснд ч байд юм уу те энийг айж шархалсан зүйл байдаг юм уу тэрийгээ ингээд дотроо удаан хадгалсан байх те энэ энергийн одоо бөглөрөл ийм байхаар хүн их өвддөг юм байна те тэгээ бүр яг би одоо сайхнаас сурсан юм ингээд байгаа байхгүй юу. Чиний юу өвдсөнийг одоо мэдээд чамаг одоо ямар төрлийн те асуудалтай те гэдгийг мэдэх боломжтой гэдгийг хүртэл бүр яриад байгаа. Тэгэд энийг би одоо бас нэг мундаг баясгалан гэдэг нэг юм мундаг эмч одоо бас transitional coachтэй би бас ажиллаж байгаа. Бас л хүн ер нь бол нөгөө урагшаа явахын тулд илүү хурдан ингээд урагшлахын тулд ийм guidance буюу чиглүүлэх хүн байвал илүү хурдцтай явцдаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд би отгоо багштайгаа ажиллаад хамгийн түрүүнд тэрийг маш сайн ойлгосон. Урд нь өөрөө ингээд урд нь өөрөө учрыг нь олчихгүй л ингээд ядаад л байсан бол отгоо багштайгаа ингээд ярилцаад те нөгөө ард нь ямар учир утга байдیں۔ Те яадаг гэдгийг ингээд ойлгоод тэгээд яаж застдгийг гэдгийг ингээд одоо улс суурьтайгаар ингээд ойлгоод явчихгууд тэгээд тэрийгэ хийгээд явчихаар айгүй хурдан хүн нөгөө нэг одоо тэр асуудлаасаа гараад ингээд урагшлаад явдаг юм шиг надад санагдсан. Яг үнэн тий. Тэгэхээр угаасаа бид нар тэгдэж шүү тий. Аялалчин хэрэгтэй бол одоо аялалчнаа олоод өгсөн хурдан хэлбэр шүү дээ. Тэгэхээр бид нар одоо нэг хүн ингээл нэг дээл өмсмөр байна гингүүтэл өөрөө дээл ойж сурах гал ингээд суунад чинь хэцүү тий. За хийсэн ч гэсэн яг өөрөө гоёгоо хийж чадахгүй юу. Тэгэхээр хурдан түргэн тэр мэрэгжлийн хүнд нь хандчих нь айгүй амар санагддаг. Тэгэхээр тхиим бол яг вэхээр нэг өдрийн өмнө ч гэсэн тий нэг юм ад жаргал баяр баясгалан мэдрэх боломжоо өөртөө авж байгаа тий хожиж байгаа гэсэн үг юм шиг надад санагдаад байдгийн. Тэгэхээр өнөөдрийн хоёулагийн одоо ярилцах сэдв юу илээ байглаа. Өнөөдөр ер нь ямар сэдвээр ярья гэж бодож байгаа илээ. Тэг өнөөдөр бол хоёулангийн ярих сэдв бол хил хязгаар гэдэг сэдвээр ярилцъя гэж бодож байгаа. Тэгэд хил хязгаар гэдэг сэдв бол миний хувьд бол одоо тантай уулзахаас өмнө бол бас л мэдгүй сэдвүүдийн нэг байсан. Тэр тусмаа Монгол хүмүүсийн хувьд бол хил хязгаар гэдэг бол харьцангуй шинэ ойлголт юм шиг надад санагдаад байгаа. Бидний соёлын хувьд ч тэр тэгээд нэг ээж аваас өвлсөн нэг юу гэх юм бэ хүмүүжлийн хувьд ч тэр нэг шинэ юм байгаад байгаа байхгүй юу те. Тэгээд энэ одоо хил хязгаар буюу boundary гэдэг ямиг бид нар монгол хүмүүс сурахгүй болвол энэ амьдралд бас явахгүй байна гэдгийг би одоо маш сайн ойлгоод байгаа. Тэгээд тийм учраас тантайгаа энэ хил хязгаар те энэ яаж эрүүл хил хязгаарыг тогтоох уу, хил хязгаар гэж ер нь юу юм гэдэг талаар л ярилцмаар байна. Баярлалаа. Тэгэхээр шүү те би яг өөрөө boundary coach бол биш. Би трама коуч те. Гэхдээ ерөнхийдөө ихэнх трамагийн одоо нэг root гэдэг чинь те суурь нь юу вэ гэхээр хил хязгаар гэдэг.
Хэл хязгаар гэдэг зүйл рүү ингээ угаасаа орхосоор аргагүй болдог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээ хүмүүс ингэж ялгад юм. Одоо нөгөө boundary гэж айгүй их одоо ингээ зөндөө ярьсан маань хоёулаа одоо баг ингээл аль нэг юм подкаст янз янзыг сонсох эсвэл бол одоо ChatGPT-гээс асуусан ч гэсэн ингээл boundary гэл амар ол юм гаргаад өгөх байх л та. Гэхдээ зүгээр айгүй товчтоод ингээ ойлгочих юм бол ерөөсөө л ингэсэн үг. Boundary-гүй байна гэдэг чинь өөрөө тэр хүн айгүй муухан гэсэн үг ерөөсөө биш. Эсвэл бол айгүй хүмүүжүүлгүй амьтан ч гэсэн үг биш. Тэ? Эсвэл амар сул дорой гэсэн ч үг биш. Ерөөсөө л чи бага насандаа одоо нөгөө би trauma coach учраас ингээд тэ суураас нь ярина гэсэн үг байхгүй. Тэгэхээр бага насандаа өөрийнхоороо байвал хайрлагдахгүй гэдэг л одоо ийм зүйлийг сурцсан хүн гэсэн үг байхгүй. Би өөрийнхоороо байх юм бол магадгүй голдох байх. Магадгүй одоо тий хаягдах байх, магадгүй одоо энэ хүнийг би уурлуулчих байх, магадгүй би энэ гомдоочих байх гэл тий яг энэ айдсууд л явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэг нэг тийм амар том юм шиг мөртлөө уг нь зүгээр ингээд харах юм бол зүгээр чиний бага насандаа сурсан зүйл. Энэ л зүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ бага насандаа сурсан зүйл. Энийг ингээл амар гүнд нь ортыг судлаад гэхээсээ илүү зүгээр амьдрал дээр хэрэгжүүлэх нь аюул чухал. Тэгээд өнөөдөр хараа нэг зүйлийг бас ингэж ярьж болох юм. Яагаад одоо ингээ хүмүүс boundary-гүй болцсон тий ялангуяа Монголд хүмүүс гэл түрэн байглаа маань яг хэлжтэй штэ тий Монголд хүмүүс гэхэр чинь бидний нөгөө өссөн орчин ч өөрөө юм чаа бид нарыг яаж хүмүүжүүлсэн бэлээ гэхээр тий тэгэхээр одоо энийг ярахаар эсэргүүцэх хүн айгүй олон гарч ирнэ ялангуяа одоо надаас дээш насны хүмүүс болоод ингээд эсэргүүцсэн штэ энэ чинь жинхэнэ одоо Монгол хүмүүсийн хүмүүжил юм чаа тэгэхээр энэ нь юу вэ гэхээр тий надад том хүний өөдөөс юм хэлж болохгүй дургуйсан ч гэсэн чи твч тий одоо юу гэж эсвэл чи одоо сайн хөвгт байх хэвээр одоо нэг жоох ингээл өөрийнхоороо байчвал яасан одоо даруулахгүй тий за эсвэл л одоо юу гэдэг жоох ингээл би тэгмээргүй ингэмээргүй байна би энд дургу би явахгүй нэтэрэг хэлэх юм бол одоо амиа бодлоо хуваа хичээлээ тий одоо ингээд юм муухай хүн болж гин за тэгээ дээрэс нь boundary гэдэг зүйлд ээжүүдийн оролцоо аюу өндөр байдаг ээжүүд чи ерөөсөө хөхөр айлгаал төрүүлснээрээ айлгаал тэгэл дээрэс нь одоо тэтгэж дэмжснээрээ айлгаал чиний төлөө одоо ингээм амиа золиосноор айлгаал тий одоо ингээ чи нэг юм өртөө юм шиг болж эхэлдэг байхгүй юу тэгэхээр одоо юу гэдэг дургуйч байсан тэр ээжийн хүслийг биелүүлэх ёстой юм шиг болдог за тэгээ дээрэс нь яадаг манай монголчууд нэгийг нэгэнд нь даатгах өгдөг за чи айлын том дүнрээ харж явна шүү за айл гайгүй яваа одоо бусдтай туслана гэдэг ч юм уу тий бүр энийг ингээд суурьшуулсан гэсэн үг байхгүй юу тэгэхээр ингэж өссөн хүүхдүүд ер нь дараа нь юу болчиход байгаа за бид нар жоохон багтал ингэж өссөн байхгүй да. Технээс том болоод энийг заалгаад байгаа юм байхгүй. Тэ. Тэгэхээр ингэ өссөн хүмүүс том болоод өөрийгөө мэдхээ болчихдээ. Өөрөө юу хүсэх ёстой юм бэ? Тэ. Би эсвэл өөрөө юу хүсээд байгаа юм бэ? Би юу хүсэхгүй байгаа юм бэ? Тэ. Энийг мэдхээ болоод юугаар амьдарч эхэлдэг вэ? Бусдын эмоцоор. Хүн уурлах гад ирвэл аргатна. Зөөлрөн хатуу үг хэлж чадхаа болно. Тэ. Одоо ингээд нэг бид нар чинь нэг за багш нь бас энийг өөрөө ингээд яаж явсан шүү. Одоо би нэг амар юм төгс төгөлдөр амтан биш тий. Тэгэхээр яах вэ гэхээр би ч гэсэн өөрөө энийг аюу эмпати чадвар гэж бодож ирсэн. Миний тэг ингээд хүмүүсийн температурыг хэмжээд байгаагаа тий. Одоо ингээд яг уурлах гэж байна. За энэ үг гэстэй энэ хүн таалагдсангүй дээ. Тэ за мөн ээж хүн гомдчлоо доо гэл ингээл мэдрээд байгаа штэ тий. Хичнээн наана ингээд үгүй гэд ингээд тий би тэгмээргүй байна гэд хэлсэн ч гэсэн тэгэл уцаа тавьсны дараа гимич тэгвүү гэл ахаал өөрийгөө яллал байж байгаа энэ хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ бол Монгол гэр бүлийн хүмүүжлийн нэг юм зураг. Тэгээ эндээс болдог. Тэгээ одоо нэг орчин үед чинь бид нар хүүхдүүдэд амар тэгээд дааш та хүний өдөөс өргөлзөөд тэ бидний үед юм байгаагүй. Тэгээ одоо юу гэдгийг ста дураараа болж гэл ингээл яриад байгаа шүү дээ тий. Гэтэл үгүй л дээ энэ хүмүүсийн чинь нийгэм нь өөрөө баундаритай байхыг шаардсан. Тэрийг ойлгоцсон. Тэгээд тэр зүйлээ л хэлж байгаа. Нэг өсөндөө өөрийнхөө хүслийг хэлж байгаа л гэсэн. Би ийшээ явмааргүй байна. Би энэ мөнгөө тэрэнд өгмөөргүй өөртөө хэрэглэмээр байна. Би энийг идмээр байна. Би энийг идмээргүй байна гэдэг л нэг юм өөрийгөө илэрхийлж байгаа зүйлийг л хүлээж авч чадахгүй байхгүй. Тэ? Тэгээ сүүлдээ нөгөө хүн хүүхд чи юу гэж ойлгодог вэ гэхээр өөрийгөө илэрхийлэх нь буруу гэж ойлгодог. За тэгээ ингээ өссөн хүүхэд гэр бүл болно шүү дээ. Хүнтэй сууж шүү дээ. Манайхаа тий. За хүнтэй суухаараа яах вэ? Одоо нөхрийнхөө температурыг хэмжиж эхэлнэ. Одоо нэг гоё жишээ хэлвэл амар ойлгомжтой болно. За би нэг юмд явах гээд ингээ магадгүй найзуудтайгаа тохирцсон тий. Тэгэл яг ингээл нөхөртөө хэлж чадахгүй.
За тэгээд манай Монгол эмэгтэйчүүд чинь нөгөө юм хийж өгчиж ингэж зөвшөөрөл авдаг тийм өвчтөө штэ. Тэнгүүтээ ингээд гэр орноо цэвэрлээл одоо ингээд араас дуудах юмгүй болох гээд байгаа байхгүй. Тэ тийш очичгүйгээл бүх юмыг авчраал хоолыг хийгээл ингээл тэ тэгээд нөхөртөө одоо хэлэндээ би гарчи тэр юм ирээ. За тэгээд нөхөр ингээд жоох ингээд нэг юм тийш явах хэрэг байгаа мó гэдэг ч юм уу нэг жоох юм дургу юм шиг ингээд мэдрэмж өгөхдөл бид нэр өөрсдөө явахаа болдог. Энэ хүнийг уурлуулчлаа. Энэ хүн намайг явах гад тэгэхээр уурлаад байна. Гэт ингээ үлдчихсэн шүү дээ тий. Энд чи хэл хязгааргүй байдал шүү дээ тий. Одоо нэг тэгэл ингээд өөрийнхөө төлөө явчих чадахгүй. Ягаад тэгэхээр хүсэл чинь өөрөө аюултай байсан байхгүй хүүхэд байхад. Чи тэгмээр байна гэхтэл дугай юм нэгтгэх хүүхэд муу. Юундаа уйлдгийн. Тэгээ одоо хүн юм ярьж байхад том хүмүүс хоорондоо ярьж байхад хүүхдээ яга ярианд ороод байгаа юм гэд ингээд байгаа юм чинь тий. Хүн хүслээ зүгээр хин нэгэнд хэлэх нь өөрөө аюултай гэдэг юм авчиж байгаа болохоор дараа нь яах вэ? Нөхрийнхөө температурыг одоо хэмжинэ. За тэгээд дээрэс нь яах вэ? Хүүхдүүдэд яг өөртөө адилхан хүмүүжүүл. Эмэгтэй хүүхд дараахан бай, томоотой бай, дуугаа бай. Тэгээ битгий хүс. Чиний юу хүсэж байгаа бид нар одоо хамаагүй. Чи ингэж хүсэж болохгүй л гэсэн юм яриад байна гэсэн үг шүү дээ, тий? Тэгэхээр энэ зүйл ер нь бол баундрыг ингээл ойлгочих хэрэгтэй. Монголын баундрыг. Тэгээд Монголын баундрыг ч одоо ийм тусдаа шүү дээ манайхаа. Та энэ нөгөө температур хэмжинэ гэдээ яриад байна шүү дээ, тий. Температур хэмжинэ гэхээр одоо хүний одоо юу гэж яг та нэг тодорхойлж хэлвэл юу гэж хэлэх вэ? Температур хэмжинэ гэхийг. Температур хэмжинэ гэдэг нь бол хүний эмоцийг л аюу сайн мэдэрч байгаа хэлбэр байхгүй юу? Эмоцийг мэдэрч байгаа. Эмоцийг. Жишээлбэл ингээл аав маань гаднаас нэг л тийм ууртаа орж ирж байгаа шууд хараад мэдэрч байгаа шүү дээ. Тэ? Ингээл нэг заавартай. Тэгэхээр яах вэ? Одоо аавын одоо тэр уурыг нь гаргахгүй тул би одоо ингээд үгэнд нь ороод тэ ингээл харцаар нь гүйх ёстой шүү дээ ингээд тэ? Аваа цаав. Аваа тэхүү гэд гүйх ёстой шүү дээ. Тэр нэг ингээд тийм ууралцсан байгаа юм шиг юм дэлбэлж болохгүй. За эсвэл ээж ядарсан байла. Ёо толгой өвдөд гэл ингээл ороод ирлээ гэхтэл яах вэ? Чимээ шугааныг намдаах ёстой шүү дээ. Зургатаа дууга багсгах дүүнрээ ингээд тэ чимээгүй ээжийн толгой өвдсөн бай. Энд чинь температур хэмжих байхгүй. Тэр хүн хэлээгүй, хүсээгүй, тэ яагаачгүй байхад хэмжин гэдэг чинь чи нөхрийнхөө температурыг маш сайн хэмжинэ гэсэн үг. Магадгүй дарахынхаа. Тэ? Тэгэл тэрэнд нь тэр хүнийг хэлээгүй байхад тааруулж эхэлдэг. Хэлээгүй байхад өөрөө. Дараа нь магадгүй чамайг уурлаад хаар чи би тэгсэн шүү дээ. Тэр нөгөө нь баг гайхна шүү дээ. Гэхдээ хин чамайг тэг гэсэн юм. Би өөрөө мэдсэн. За тэгээ энэ температур хэмжигчд ч айгүй хөөрхөн. Хүмүүсийг температур хэмцсэнгүү гэж ууралдаг шүү дээ. Мэдээж юмыг харвас ойлгомжтой байгаа юмыг чи заавал надаар хэлүүлэх гэлээ. Чи өөрөө мэдрээд хийж болтгүй юм уу? Нэггүй нэг тийм сэтгэлгүй гэдэг хэлдэг үстэй тий. Манай ээж нар бол ийм зүйл айгүйс ярина штэ. Гэтэ яг зөвхөн ингээ эмгтээчүүдтэй ингээд хандаж яриад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгэхээр би өөрөө эмгтээ хүн учраас л ингэж яриад байгаа. Тэгэхээр эрэгтэй хүмүүс баундрыг ямар мэдрэгддгийг би мэдэхгүй штэ тий. Яг тэр хүн ямар мэдрэгддгийг мэдэхгүй. Тэгэхээр нэг ийм одоо тэгэхээр ойлгомжтой байна. Температур хэмжих гэж тий. Миний хувьд болохоос өөрөө би бага настай аюу тийм ууртай автай байсан учраас. Тэгээ аав маань ер нь жоох ингээд юм ууртай хүн байсан учраас ингээд ер нь аавыг бүр ингээд би харцыг нь би ерөөс ингээд нүдийн уншин, биеийн уншин, би тэр ингээд хөдөлгөөний уншин тий. Тэгэл яах вэ гэдгийг би тохируулчихна. Тий. Тэгэхээр яг хүмүүсийг ингэн гэж ойлгодог шүү дээ. Одоо би ингээд гаднаас ууртаа ороод ирэнгүүт нэг ядарсан ч юм ороод ирэнгүүт хүүхэд ингээд юу ч мэдэхгүй юм шиг царайлаад ингээд хөвтчихдээ шүү дээ. Нэг зургатаа үзээл тий. Энэ үл уур шүү дээ. Тий. Сэтгэлгүй. Хүн ядраад ороод ирсэн байхад чи хараад нэг аях цай хийгээд ингэсэнгүү. За ийм л зүйл болж байгаа юм да. Одоо ойлгомжтой юу? Ойлгомжтой. Аха. За одоо тэгвэл хоёлаа за энэ хэл хязгаар гэдэг бол монгол хүмүүсийн хувьд ийм юм байдаг юм ээжээ хэл хязгааргүй байна гэдэг нь тийм үү. Тэгвэл одоо эрүүл хэл хязгаартай хүмүүс нь ямар хүмүүс байх юм? Миний ойлгож байгаагаар бол таны хэлснээр ер нь бол өөрийгөө хамгийн түрүүнд маш сайн илэрхийлж чаддаг хүн бол одоо хамгийн түрүүний эрүүл хэл хязгаартай хүний шинж юм шиг байна. Тийм үү? Окей. За тэгэхээр ингэдэг баундрыг гэж ярихаар хүмүүс их ихтэй нөгөө үгүй гэж хэлдэг тухай ойлгоод байдаг шүү дээ. Тэ? Үгүй гэж хэлэх ёстой. Одоо ингээд үгүй гэдэг одоо үгүй гэж хэлж чаддаг хүн бол баундртай хүн гэж ярьдаг. Гэхдээ айгүй олон шинж тэмдгүүд байдаг. Хэл хязгааргүй байдлын айгүй олон шинж тэмдгүүд байдаг. Жишээлбэл маш их тайлбарладаг.
Одоо жишээлбэл ингээд хоцорчлоо гэхэд те хоцорчлоо уучлаарай орчий гэж орчих юм дээр одоо замд явж исэн чинь бөглөрөө таглараад машин мөргөлдөө тэгээд ингээд гэж тайлбарлаа л те. Эсвэл бол одоо юу гэдэг явмаагүй бол ингээд би явж амжихгүй гэж хэлчихгүй те. Яагаад явж чадахгүй болсон тухайга яриа л ингээд тайлбарлаад байдсан шүү дээ. Энд чинь бас багам тэрэг хүний шинж шүү дээ. Тэгээ тэр хүн намайг юу гэж бодох бол одоо нөгөө тэр хүмүүсийг тэгээ нөгөө өөрөөрөө байвал тэр хүмүүст одоо ойлгохдохгүй тэр хүмүүс намайг буруугаар ойлгох чинь ингэ чин тэг чин гомд чин уурал чин гэдэг нөгөө юм чи яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөхөр маш их тайлбарладаг байгаа. За дээрэс нь яадаг хөө айгу хурдан түргэн хариу хэлж чаддаггүй. Одоо жишээлбэл ингээд би чамтай ингээд байгалаа хоёлаа яг одоо уулзчих уу гэл тэгэхэд за байж гараа за гэдэг тэр хүн бас нэг юмны температурыг хэмжиж байгаа цаана. Шууд ингээд тэгнэ нүгүн за явна явахгүй гэдэг ингээд хэлж чадахгүй. Магадгүй орой очиж нөхрөөсөө асуух хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэ? Нөгөө нэг тэрийг айгүй юм ухаалгаар байгуу ухаантай эмэгтэй байгуу ярилцдаг гэж ойлгодог. Үгүй л те энэ бол нөгөө намайг ингүүл тэр хүн уурлах болов үгүй болов аюултай юу аюулгүй юу гэдэг мэдэх гээд байгаа байхгүй юу. Тэгжиж дараа нь тэр хүнд одоо тэр зүйлийг өгөн ч гэдэм. За эсвэл яадаг айгүй дотроо бухимдаж уурладаг гаргаж чадахгүй. Одоо жишээл хатан мэж дээр айгүйх болдог шүү дээ. Мэдхгүй та нар. Тэгээ хатан мэжтэй ингээд хэлмээр байгаа. Тэгтээ хэлж чадахгүй. Тэгтээ бухимдаад байгаа. Тэр нь таалагдахгүй байгаа. Тэгэд хинт хэлдэг гэж нөхөртөө хэлнэ. Таны ээж чинь намайг гоцсон чи тэгээд авчлаа. Гэлтэй. Тэнгүүд одоо нөхөр нь уцтаад эргүүлээд та яах гэж тэгсэн ингэж хэлчихий гэвэл бас хэлүүлэхгүй. Яах гэж та одоо чамайг ингэж хэлвэл намайг бүр тэгнэ гээл те. Яг яа гэдэг байгаа юм те. Ерөнхийдөө нэг юм одоо ингэж тэр мэдрэмжээл гаргах нь ер нь аюултай л гэж үзээд байдаг. Боломжгүй гэж үздэг. За дээрэс нь яадаг вэхээр айгүй гомд хоримтлуулдаг. Ингээд тэр намайг тэгжсэн да, энэ намайг ингэжсэн да. Тэгэхэд би ста нэрээ ингээл явж байхад тэр намайг ста нэрээ тэгж үнэлсэнгүү дээ ч гэдэм үү. Ерөнхийдөө тэгтээ тэрийг бас хэлэхгүй. Ер нь ингээл юм гомдлууд айгүйх явж идэг гэсэн үг байхгүй. За дээрэс нь яадаг вэхээр нөгөө амархаараа одоо гимшдэг. Одоо эн чинь нөгөө өөрөөхөр амарч болохгүй шүү дээ. Яг үг гэхээр хажууд нь нэг хүн ингээд жоох ууртайхан байвал босоод ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Тэр хүнийг уурлуулахгүй тул тэр хүнд таалагдахын тулд магадгүй дарагтаа энэ одоо юу ч хийхгүй ингээд цалин аваад байгаа мó гэж харагдахгүй байхын тулд тэг ингээд явна гэсэн. За дээрэс нь яах вэ гэхээр энэ айгу хамгийн ядаргаатай зүйл нь бусдын эмоцийн хариуцлагыг үүрдэг. Бусдын эмоцийн хариуцлагыг үүрдэг. Тэгэхээр тий Монгол эмэгтэйчүүд бол эцэг эхийнхаа эмоцийн хариуцлага бол маш өндөр үүрдэг шүү. Маш өндөр. Ээж чинь жоохон ууртай байлаа гэхтэл чи хажууд нь инээж чадахгүй. Тэр хүний эмоцыг хамт үргэлжлэж байгааз нөхөр чинь өнөөдөр жоохон уурлахад чи дагаад уурлана. Уул нь бол чамд тийм уурлах асуудал тохиолдоогүй шүү дээ. Нөхөрт л байгаа. Нөхөр магадгүй ажилласаа, магадгүй нэг хүнтэй муудсан ч юм уу тэр хүн өөрийнхөө хувь тэр эмоцоо ямар нэгэн байдлаар илэрхийлээ явж ангууд нь тэрийг нь давхар үүрэх ёстой юм шиг. Одоо бараг л нөгөө хүн уйлж яхад би уйлахгүй гэж болохгүй. За энийг бас яг нэг юм оршуулгын явдал дээр надад нэг хүн яриад би бүр ингээм амар гайхчихсан байхгүй. Юу вэ гэсэн чинь нөхөр нь нас орцсон чинь тэр эмэгтэй уйлаагүй гэл амар муу хэлээл. Тэ? Нөхөр нь нас орцсон багц тэ тэр ихнэр нь уйлахгүй байгаа юм да. Магадгүй тэр хүмүүсийн хажууд уйлж чаддаггүй хүн байж болно. Тэ? Магадгүй эсвэл юу гэдэг тэнд ингээд бэлтгэлтэй байсан байж болно. Магадгүй эсвэл одоо юу гэдэг хүмүүсийг хямраахгүй байхыг хүссэн байж магадгүй те. Эсвэл одоо юу гэдэг ямар ч байсан байж магадгүй те. Гэтэл зүгээр тэр хүн өөрсдөө шин байгаагүй төлөө тэр хүнд л буруутай болчихж байгаа байхгүй. Тэ адилхан эмоцыг хариуцуулах гэдэг шүү дээ. Хүмүүс уйлж байхад тэр хүн дагаа уйлах хэвээр. Эсвэл ажил явдал дээр чи инээж ивэл хүмүүс төхөний ажил явдал дээр очиж тэ энийгээ содчих шүү дээ амар гэлтэй. Гэхдээ тэр хүнд чи инээдтэй юм тааралдвал одоо би ажил явдал дээр байна дараа инээя гэдэг тийхгүй шүү дээ. Тэг хүн эмоцоо хааж илэрхийлэх боломжтой. Тэгтээ мэдээж тас хөхрөө суухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр яах вэ гэхээр ерөнхийдөө эмоцийн хариуцлага хүлээнэ. За зүгээр ийм зүйл байдаггүй байглаа. Заримдаа хүүхдүүд амар ууртаа орч ирдэг шүү дээ. Тэгдэг байрлцсан байна тий. Тэнгүүд бид нар хариуцдаг эмоц. Яасан? Энийг бол аргахдах гэж үздэг. Эсвэл юу гэдэг гэж бүх юм чинь бэлдээд энэ юундаа урлаад байгаа чи. Яг тэгдэг. Тэ? Юундаа урлаад байгаа юм. Хамаг юм чинь зохицуулаад яад чи. Гэхдээ тэр хүн зүгээр уурлах эрхтэй штэ. Тэр заавал чамаас болж ууралсан байх ёсгүй. Тэ? Магадгүй найз дээрээ, магадгүй багштайгаа, магадгүй тэнд өөрт нь зовоож байгаа зүйл ч юм уу тэ. Эсвэл айгүй их алхаад ядарсан ч гэдэг юм уу тэ. Зүгээр эмоцоо илэрхийлж байгаа байхгүй тэр хүн нь.
Тэг ингээл нэг Аха. яа өнөөдөр стак альтай зүггээ шидээл те. Тэгтэл л яг уу эмоцийн хариуцлага нөгөө температур хэмжигчүүд чинь энд нэг болох байлаа. Одоо энийг бушуухан шиг ингэж те ууртай хүний тайвшруулж уйлж байгаа хүний нарагдаж одоо ингээл бүгдийг ингэж зохицуулах гээд байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр ийм өөр маш олон одоо шинжүүд байгаа. Тэгэхээр зөвхөн л нэг юм үгүй гэж хэлж чаддгүй хүн л баундриггүй гэсэн үг биш аахгүй. Тэгээ энийг бас агуулсан ойлгох хэрэгтэй. За дээрэс нь баундри гэхээр л хүмүүс хараа ингээл тас хийтэл үгүй гэж хэлээл. Яг үгүй, тийх үгүй, тэрийг өмсөх үгүй гэж ингээд хэлээд байхыг хэлдэггүй. За зарим хүмүүс ингэж ойлгодог. Нэг ийм хүмүүс яадаг мэдхүү. Яг өөртний юм таалагдахгүй харьцаа болчдөг. Шууд блоклчдөг. Тэ? Тэгээд ингээд дараа нь ингээд тэр нэг асуудал болсон юм байж. Гэхдээ дараа нь ингээд уулзахад амар юм сонин ингээд танихгүй хүн шиг ингээд яваал тэ. Айгу инээдэмтэй бац тэ юм чи. Тэгэхээр эн чи яа тэ энийгээ өөрийгөө би баундритай хүн гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр энэ баундри биш. Энэ юу гэж хамгаалалт. Шархны зүйл. Шархны хамгаалалт. Дахин тэр зүйлийг мэдрэхгүй байхын тулд мэдрэхээр өвдөд нь шүү дээ. Тэр зүйлийг мэдрэхгүй байхын тулд өөрийгөө хамгаалж байгаа байхгүй юу? Тэгээ энэ баундри биш шүү. Нөгөө чамаагаа нөгөө нэг те эрүүл баундри гэж тэгвэл юу юм гээд байгаа болохоор чинь те эхлээд баундри гэж хүмүүсийн ойлгоод байдаг зүйлүүдийг ингээд жоохон салгая те салгаж яри те тэгэхээр яг үхэхээр ингээд шууд блоклол те шууд ингээд хүн ойртуулахгүй болоод нэг жоохон таалагдхаа болчвол айгу хүүтэн хүн болчдөг хүмүүс байдаг шүү дээ те нэр чинь зүгээр тухайн өдрийн одоо юу гэдэг тэр хүн тэгэж бодсон нөгөө хүн өөр бодсон тэгэл хоёулаа хин хиндээ юмаа хэлсэн. Тийм л үйлдэл байгаа даа шүү дээ. Тэгтэл тэрийг ингээд бүр ингээд тастаад хайчдаг. Тэгэхээр энэ хараа дахин шархалахгүй байх гэж хамгаалж байгаамаа гэдэг зүйлийг аягүй сайн ойлгохоор энэ юу гэхээр шүү дээ. Тухайн тэр хүнээс биш одоо хоёулаа байгаад хоёулаа бай те. Гэтэл чи битээр нэг санаа бодол таарахгүй ингээд тэг жоохон ингээд сонин салчлаа. Тэгсэн чинь би чамаа блоклоо те. Ингээл дараа нь ингээд багшаа гэж ярьсан чинь би ингээд ингээл нэг юм хүүтэн хүн болцсон тий. За ингээд байжээ гэж бодъё тий. Тэгээ би өөрийгөө би айгүй юм багш юм байгаа юм. Би уусаа баундритай би ингээд одоо тий энерги юм хүмүүс соруулахгүй гэж хадна гэсэн чинь юм яриад ингээд салцсан гэж бодъё тий. Тэгвэл би чамаас өөрийгөө хамгаалаад байгаа биш. Чамаас өөрийгөө хамгаалаад байгаа биш байхгүй. Юунаас хамгаалж байгаа гэж? Нөгөө бага насны шархнаас хамгаалж байгаа. Чамаас би нэг мэдрээд ингээд холдох гээд байгаа зүйл нь айгүй бол магадгүй тэг хүүхэд насндаа мэдэрчээсэн нэг юм эвдээ. Чи өөрийнхөө илэрхийлсэн чинь одоо юу гэдэг ээж чинь чамд нэг юм авч өгнө гэсэн чинь авч өгөхгүй болохоор нь одоо ууралцсан чинь тий ээж чинь шууд чамтай дуурхаа болцсон гэж бодъё. Чамайг орхичлоо. Хэдэн өдөр ингээд чамтайгаа ингээд нэг юм ярихгүй ингээд чамайг жоох ингээд үл тоогаад ингээд хаялаа гэж бодъё те. Яах нь чи амар тийм орхигдлын мэдрэмж авах нь шүү дээ. Орхигдлын мэдрэмж авах нь. За тэгээ байжсэн чинь дараа нь би чамтай ярьжсэн амар чамайг ингээд үл тоогоол. Ингэсэн учраас чи тасалж байгаа байхгүй юу? Блоклж байгаа байхгүй юу? Яагаад гэж өмнөх шархыг чинь сэтрээцсэн. Тэр ийм орхигдож байгаа мэдрэмж авахтаа л амар хөвддөг гэсэн үг байхгүй тэр хүн өөрөө. Тэгээ тэрийг болохоор тийм надаас болоод өвдчтэй гэж ойлгоод байгаа. Гэтэл үгүй тэр нь бага насанд магадгүй ээжээсээ аваасаа багш нараасаа одоо хинээс чинь тийм найзаасаа ч юм уу тэр зүйлийг ингээд мэдэрсэн тэр мэдрэмж өөрийг нь аягүй хөвдгсөн байдаг учраас яг хөө тэр танил өвдөлтийн дахиад нэг хүн ингээд магадгүй сануулчих байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэндээс хааж байгаа. Энэ одоо зүрхсээ нөгөө трауманы тийм шархны хаалт байдаг. Тэр энийг бас жоохон ялгах хэрэгтэй манайхаа тий. Тэгэхгүй бол ингээл би аюу олон хүмүүсийг яг ингэж хардаг байхгүй юу? Багшаа би стандараа баундритай болцсон. Би бүгдийг блоклцсон. За одоо жинхэнэ тэгвэл эрүүл зөв одоо баундри гэж юу юм те? Тэгвэл эрүүл зөв баундритай хүн дэр ямар мэдрэмж үйдэг. За ингэж те муухай ашлаад байх юм байхгүй. За дээрэс нь яах вэ гэхээр тайлбарын том роман бичээд авахгүй. Чи намайг тэгсэн учраас би тэгэл чамайг тэгэл мэгэл өста би арайчтай гэж одоо ингээл ийм юм бичихгүй. За дээрэс нь яах вэ гэхээр буруутгахгүй. Одоо би тэр хүн надаас явсан ч би ингээл өста буруутгаал теста мач ингээл ярихгүй байх нь шүү дээ. За дээрэс нь яах нь шийтгэхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө уулзахаараа муухай харах, орхиж явах, дууга хураах, тэ хүн яриад тахт хүн байхгүй юм шиг ингээ игнорт ч өнгөрөөх ч гэдэг юм те. Энэ тэнэгүүд байхгүй гэсэн үг. Энэ юм тэнэг шархны хамгаалтын үйлдэл байхгүй гэсэн үг байхгүй. Харин илүү ямар байх вэ гэхээр тайван, илүү ямар байх вэ гэхээр тодорхой, илүү ямар байх вэ гэхээр богинохон, за илүү ямар байх хамгийн чухал зүйл нь өөрийгөө орхихгүй.
Үнэхээр намайг өвтгөөд байгаа болвол би холдож болно. Холдож болно шүү дээ. Гэхдээ би тэр хүнийг буруутгаал, шүүгээл те одоо юу гэдэг харахаараа ингээ сонь үйлдэл гаргаад байх биш те. За тэгэхээр яах нь баундри гэдэг зүйл болохоор тавьж чаддагч цаашаа үргэлжлэж байгаа зүйл нь нормал гэдэг гэсэн үг. Тийм бааз нормал. Тэр хүнд одоо ингээл үс санаад байх чинь байхгүй гэж байхгүй гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө өөрийгөө орхихгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би чамтай дахиж хамтарч ажиллаж чадахгүй ээ гэж чамд хэлчих болно. Тэ? Энд чи амар эрүүл ахгүй. Тэгнээс чи намайг гомдоос эсвэл гинт блоклоод гинт ингээл дууга хураагаад алга болох ш зүгээр тэ? Эсвэл би оролцохгүй. Эсвэл битэрийн ярьдаг зүйл өөр юм билээ гэдэг ч юм уу. Тэ энэ удаа үнжиж гэдэг. Энд чинь эрүүл нормал баундри яах. Ээжтэйгээ би асуудалтай юм байна. Ээжигээ блоклоо гэж блоклж байгаа те. Тэгээд өөрөө гимшээл энд нойргоо хоноод байгаа бол энэ баундри биш. Дээрэс нь бас нэг гоё юм шипи хэлж өгье. Үнэхээр шарахтай хүмүүс яадаг вэ гэхээр баундри тавьж чаддаггүй. Үнэн айдаг. Тэ зориггүй болохоороо биш, булчгар болохоороо биш. Зүгээр л тэр дахин өвдөхгүй тулд айдаг байхгүй юу? Магадгүй би ингээд үгүй гэд хэлсэн чинь энэ хүн намайг орхио явчихгүй дээ. Намайг буруугаар ботчихгүй дээ гэдэг л айцуд байгаа шүү дээ чаас. Тэгэхээр энэ тэр айцуудыг нь дахиж өвдмөөргүй байгаа учраас баундри тавих хэрэгтэй байгаа тийм. За тэгтээ тавих гэж чадахгүй. Нэг шархан дотроо байгаа юм чинь. Тэгвэл яах вэ гэхээр шууд л ингээл тас үгүй гэж яах хэрэггүй гэдэм аа. Манайхан жоохон зөөлнөр тавьж болно шүү дээ. Зөөлнөр тавьж болдог байхгүй баундри чинь. Ээжээ дахиж намайг битээ тэгээрээ би амар өвдөөд байдгийм аа. За үнэнгээ хэлэх нь шүү дээ. За жишээлбэл ингээ манай хадам ээж хөргөм ээжигээл ингээл шишаа тий. За хадам ээж жишээлбэл ингээд нэг хүнийг одоо шуналтаа гэд ярьжий гэж бодъё. Ярьжий гэж бодъё л доо. Тэгтээ тэгэнгүүт нь одоо би ингээл оронгуудаа магадгүй гэдгийг намайг ч гэсэн ингэж боддог байх. Одоо магадгүй би өмнө нь нэг жоохон мөнгө төгрөгийн асуудал үүсгэсэн байлаа гэж бодъё тий. Тэгэл намайг ч гэсэн бас ингэж л ярьдаг байх та гэл сонь санагдал. Тэгэл нэг ээжтэй дургу болоод ах хэрэггүй байхгүй юу. Баундритай хүн энэ үед яадаг вэ гэхээр ээжээ наа чи надад ингэж санагдаад байна тий. Яг намайг хилээд байгаа юм шиг бодогдоод байна ч юм уу тий. Арай эсвэл бол бүр ингээд эргээр нь ингээд хэлэх юм бодвол тий. Миний хажууд ийм зүйл дахиж бити яриарай ч гэдэг юм уу. Ядахта намайг байхад ч гэдэг юм уу тий. Надад аягүй хүнд тусаад байдаг юм аа ч гэдэг юм. Энэ зүгээр л өөрийгөө илэрхийлж байгаа л байдлаа зү тий. Харин тэсэж болохгүй. Тэсгэл юм бол чи өөрөөсөө урвж гин гэсэн үг байхгүй. Дотор амар муухай мэдрэмж байгаад байна. Тэгтээ цаан цааш шүү. Чимээгүй. Үгүй чи тэгвэл гомдно. Тэгэл чи нөхөртөө нэг сони юм ярина. Тэгвэл нэгэн бицчил чи хатам ээжтэй дургу нэг яагаад чи бүүмэд хатам ээж юм болдог хүн болох байхгүй. Тэгэхээр нэг ийм арга байна. Зөвхөн баахан ингээд дуржигнул аялчтай тий. Тэгээд угаасаа сая ингээд тантай ярихаар юу яаж юм л та хил хязгаар гэхээр ялцчгүй энэ шарахтай холбогдоод байна те хүний дотоод бага насндаа авсан шарах бол ялцчгүй хөндөгдөж ярагдах хэрэгтэй болоод байгаа байхгүй юу ер нь бол шарахнаас хамааралтайгаар хил хязгаарын асуудал гараад байд юм шиг санагдлаа надад таны хэлсэн одоо энэ хідэн ингээд ийм шарах одоо нөгөө хил хязгаарын асуудлууд байдаг гэсэн чи бас байна надад тэгэнгүүт энэ одоо асуудлыг одоо энэ шархнаас холбоотойгоор ийм үүссэн ийм гинжин холбоотой ийм асуудлыг яаж шийдэх вэ? Шархаа бодвол одоо шархтайгаа л тэг нэг root cause буюу одоо гол асуудал нь шархнаас хамаатай учраас шархаа л одоо эдгэж дараачийнхаа одоо энэ хил хязгаарын асуудлаа ярихад төстэй байх л та. Тэгэхээр энэ шархныг талаар хоёлаа нэг жохон хөндөж ярих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Нэгэнд та өөрөө одоо шархны юм коуч байгаа учраас те. Тэгээд шарх одоо хүүхэд наснд бид нэр ер нь бол хүүхэд насны шарх гэж их яриад байдаг. Ер нь яагаад бид нэр хүүхэд насндаа юм шархтай болоод идэг талаар та нэг хэлээд өгөөч. Окей. Тэгэхээр хараа ийм байна. Баундри тавихын тулд заавал шархаа төрүүлж идгээ гэж би бас хэлэхгүй. Гэхдээ ер нь бол яаж иж байгаа шарх руу ордог юм л да тэр чи өөрөө.
ингээ хил хязгаар тавиа Аа. явж байгаа. Тэгээд дээрэс нь бас яадаг вэ гэхээр уг нь бол яг дараал нь бол шархаа мэдсэн хүн ганцхан баундрич биш. Маш олон зүйлийг яахаа өөрөө аягүй сайн ойлгодог. Аа. Ойлго. Дээрэс нь яадаг вэ гэхээр мэдж байгаа учраас биеийнхаа нервний системийг зохицуулж чаддаг. Хамгаалтуудыг одоо ингэж багасгах чаддаг гэсэн үг байхгүй. Харин шарах марахтаа ерөөсөө ажиллаагүй гэхдээ би баундари тавьмаар байна гэж байгаа бол yes болно. Чи чатгаараа тий ингээд чатгаараа өөрийнхөө талд зогс. Тийм биз дээ. Чатгаараа өөрийнхөө талд зогс. За өөрийнхөө талд зогсно гэдэг нь би хүсэхгүй байна, би дурггүй гэдэг нь гэсэн үг биш гэж багш нь хэлсэн шүү дээ, тий. Биш ээ. Зүгээр л чи дотор байгаа мэдрэмжүүдээр илэрхийлээ. Үнэхээр айж байгаа бол айж ийн, тий. Одоо яаж ин ч гэдгийг тэр зүйлээ ингээд илэрхийлээд бай. Энэ дотор ч нэг юм болохгүй байгаа бол тэрийгэ одоо өөрөө мэдэрч байгаагаараа л илэрхийлээ. Битгий зайлгаж ингэж өөрөө гомдож үлдээрээ гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэхдээ шарах ингээд баундри тавиал явж байхаар угаасаа л тэгэл шархан дээр тулна. Яагаад тулдаг гэж? Чи зарим зүйл дээр тавих ёстой гэдгээ мэдж байгаа ч тавьж чадахгүй. Аа. Гацдаг байхгүй юу? Нөгөө айц нь төрөөд. Тэр айц нь ямар айц гэдгийг мэдэхгүй бол тэгэл тэндээ гацсан штэ. За магадгүй ингэж хэлсэн штэ. Найз нартайгаа баундри тавьчаад идэг. Явна явахгүй тэгнь гэхгүй гэдэг хэлчихэд идэг. За магадгүй бүртөөгөө тавьчаад идэг. Тэгсэн чи ээжтэй гэж чадахгүй. Тэ? Нэг юм байдаг байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр за тэнд чинь шарах байна да гэсэн үг байдаг. Тэнд чинь л чиний айц илүү байгаад байгаа учраас автомат илүү хамгаалалт руу ороод байна. Чи нэг ахиж тэгж ээжигээ өвдөж байгааг харахгүй тулд ч юм уу эсвэл магадгүй чи ээжээсээ тэр сонсож байгаа авж байгаа мэдрэмжүүдэд дахиж тэр муухагаар мэдрэхгүй тул чи одоо аяыг нь олно. Зөөллөн. Ийм зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө шархаа таних нь уг нь аягүй зүгээр юм байгаа юм. Гэхдээ ингээл чи шарах мархаал мэдэхгүй бол одоо ингээл чи хил хязгаар тавьж чадахгүй гэдэг нь өөрөө бас жоох өрөөсгөл байгаа биз. Зарим хүмүүс бол ингээд тавьж чадах газруудаа тавьсан дээр штэ тий. Бүх газар ийм баундриггүй байснаас найзууд дээрээ магадгүй одоо ажлынхан дундаа магадгүй одоо өөртөөгөө тий тавих хэрэгтэй гэдэг зүйл байна. За тэгэхээр траума гэдэг зүйл рүү болохоорс хоёулаа нэг гүн ороод хэрэггүй бах уу. Тэгэхээр траума гэдэг нь ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр бага наснд болсон тий чамааг нөгөө нэг би бод ингэж ойлгодог. Яагаад бага наснд ихийг шарах байдаг вэ гэхээр ч тий хүүхэд өөрийгөө хамгаалаад аваад явж чадахгүй хэн нэгэн хүний хамаарал хамгаалтанд байх ёстой нас аахгүй. Хин нэгнээс хүнээс хамаарж байгаа нас байгааз. Тэгээ өөрөө өөрийгөө ингээд шууд тижээгээл тустаа гараад өргөдлөл явж чадахгүй нас штэ тэр чинь те ингээд хамгаалал за дээрэс нь бас тархинд нь амьдралын тухай тийм ч олон мэдээлэл байхгүй. Мөнгө яаж болдгийг, зээл ямар байдгийг, хүмүүс ямар байдгийг мэдэхгүй штэ те туршлага байхгүй. Тэгэхээр ийм үед хүүхдүүд юугаар амьдардаг вэ гэхээр те ухаанаар биш. Мэдлэг чадвараар биш. Юугаар амьдардаг вэ? Мэдрэмжээр амьдардаг байхгүй. Мэдрэмжээр зүгээр гэр бүлийнхаа уур амьсгалаар амьдардаг. Ингээл аав нь арх ууж ирээл гэр нь ингээл донслохотой ээж аав нь хэрэлдээл эсвэл бол ингээл ээж нь ингээл араараа тавилсан нус нэлмэс олоод уйлаал те хажууд нь ингээл янз янзын юм яриа ч юм уу эсвэл магадгүй тэр хоёр хүн салаалч гэдэг юм те ингээл зөндөө олон зүйл ингээл хажууд нь болоод байгаа хүүхд жоох хүүхэд. Одоо энэ юу ч мэдэхгүй гэж итл үгүй тэр гэр бүлийн чинь уур амьсгалын мэдрэмжээр нь шаргалцдаг. Магадгүй одоо ингээл те аюу дээ эмээ өдөр нь огчаал те ингээл явцдаг ээжигээ сандаг. Тэ? Орхигдлын мэдрэмж шүү дээ. Орхигдож байгаа, хаягдж байгаа. Магадгүй ээж нь ажил хийгээд явж байгаа л та. Тэгтээ тэрийг ингээд тайлбарлаж байгаа л та. Гэхдээ хүүхэд тэр мэдрэмжээр кодлдог. Тэгээ тэр мэдрэмжүүд аягүй тийм бат гүн яагаад тэр ухамсаргүй учраас энийг ингээд тайлбарлах их ойлгомжтой юм шиг байна. За би 3 настай гэж бодъё. Байгалаа 10 настай гэж бодъё. За аав ээж хоёр маань муудалцчихлаа. Би арай илүү хинтэнд хайртай магадгүй ээжтэй хайртай байж тээ. Би ингээл ээжигээ л ингээл аав ямар муухай юм бэ гэж бодно эцтэй одоо тий аав ямар муухай хүн бэ. Гэтэл 10 настай хүүхэд юу болоод аав ууралсан бэ гэдгийг мэдчихэдэг байхгүй. Тэгэхээр яах нь? Шархалахгүй юу гэдгийг бас шийдэж штэ тэр 10 настай хүүхэдтэй ингээд 15 та хүүхдээ хам бол бүртэй ингээд угаасаа ээж тэгсэн юм чи арахгүй шүү дээ аав уурах зүг гэд бүр ингээд те тэр хүн бас нэг юм амьдралын туршлагаараа явж дээ те гэтэл 5 настай 6 настай 7 настай хүүхэд их боломжгүй зүгээр л харж байгаа мэдэрч байгаа тэр уур амьсгалаар л дүгндэг те тэрийг бүр кодлчдаг аавста муу хүн байна шүү эрэгтэй хүмүүс муухай юм байна шүү гэдэг юм уу те эсвэл ингээд ээжигээ зовж уйлж унжиж те аз жаргалгүй амьдарч байгааг нь хараад ээжигээ аврамаар санагдаал
Тэ ээжигээ зовоомооргүй санагдаал тэгэл ингээл бас нэг өөр шарах руу орж байгаа жишээ. Ийм зүйл л дээ. Жохон ингээд цаашаа явбод ингээд уул нэг сонирхолтой байхгүй юу. Тэгээ яг ингээ Аха. олоод мэдчих юм бол хүнд айгүй хэрэгтэй ингээд энд тэгтээ араа ингэдэг хүмүүс ээж ааваасаа шархалсан мархалсан гэхээр амар эмзгэлдэг. Битгий ингэлтэй манайхаа. Зүгээр л үнэн юм харцхан сайхан байхгүй. Тэгнээс ээж аавгаа үзэн ядах гэдэг зүйл биш аахгүй юу? Би тийм юм болоод тэндээс ингэ шархлаад одоо би ингэж байгаа юм байна штэ. Гэл энийг л харах гээд байгаа штэ тий. Тэгэл харчих юм бол хин нэгнийг буруутгаад авах хэрэггүй л болох гээд байгаа зүйл юм байна. За ийм зүйл байна. За тэгээд boundary дээр би бас нэг зүйлийг хэлж өгье. Хүмүүс хэл хязгаар гэдгийг одоо аюуг сонсож байгаа. За тэгэхээр энэ хэл хязгаарыг яаж тавих гээд байдаг вэ? Яаж тавих гээд хүмүүстэй тавих гээд байдаг. Одоо нөхөртөөгөө чи надтай тэгж ярина гэж байхгүй шүү. Хэрвээ би чамайг тэгвэл гарын шүү. Тэгвэл салын шүү. Одоо юу гэдэг чинь те намайг одоо юу гэдэг тетэн цагт одоо тетэн цагаас хойш миний өрөөрөө битгий ороораач гэдэг юм уу те. Ингэж тавина гэж ойлгодог. Гэтэл үгүй эсрэгээрээ. Boundary гэдэг зүйлийг өөрөө өөртөө тавьдаг. Жишээлбэл би архич нь хүртэ бай гэж бодъё те. Тэгэх юм бол юу гэдэг би нөхрийгөө арх уугаад эрэхтэн те яах юм гэдгийг шийдсэн байх хэрэгтэй. Цагдаа дуудаад өгөх юм уу? Тэ? Өгөх юм уу? Эсвэл бол юу гэдэг тэр хүнийг тэр өрөөнд нь оруулаад хаалганд хаагаад орхих юм уу? Эсвэл бол одоо шүнжэнгөө тэрийг арчлаад хонох юм уу гэдгээ өөрөө өөртөө тохирохыг л boundary гэж байгаа байхгүй. Тэгээд тэр өөртөө тохирсон юм бас асуун штэ. Би чадах уу гэж. Тэгээ би чадах уу? Нааналаг ингээл чамаг арх уугаад ирвэл би стандараа гэртээ оруулахгүй шүү гэж хэлсэн ээ. Ирэхээр нь оруулчихж байгаа бол чи хизээж boundary та биш байх гэдэг шүү дээ. Тэр хүнээс чиний boundary гэж яриад байгаа гэж бүр инээдтэй илгийн юм гэж бодно. Тэгтэл чи яг хэлсэндээ хүрээл тэрийг хийж чадчих юм бол чи дотроо өвдөн шүү дээ. За оролцдог ч юм уу. За одоо ингээд цагтаа тууж өгөөд яах вэ гэж өрөвдөн шүү дээ. Өрөвдөн. Гэхдээ энийгээ зогсоогоод тэгээд би нойргүй хоноод тэгээд би агсан тавиулаад тэгээд би ингээд зовх уу гэдэг юм өөртөө тохирох хэрэгтэй байдаг байхгүй. За тэгээд тохирч чадаад ер нь бол ингэдэж штэ өөртөө үнэнч байх нь л хамгийн хэцүү байдаг boundary-г. Өөртөө үнэнч байх. Тэр нь хэцүү байдаг байхгүй. Тэгнээс хүмүүстэй бодвол хүн бол яаж хаалга хаагаал баяртай штэ тий. Блоклол болоо штэ тий. Эсвэл одоо яадаг чи тий уцаа салгаал болоо штэ гүцэн штэ тий. Гэтэл хүн яг өөрийнхөө дотор тавьсан boundary-та өөрөө хүрч чадахгүй юм байдаг байхгүй. За одоо нэг юм sorry одоо нөхөр маань харж байгаа бол за sorry. Гэхдээ яг ингээд хэлчихээ те нэг юм жишээ байна. Маань нөхөр бас ингээд олон ирчүүд ажилладаг учраас хаяа бас ингээд найз нөхдөдөө гардаг. За гэхдээ хизээч миний хажууд уддаг. Ийм байгаагүй. Би энийг өөртөө тохирсон байхгүй. Яа тэгэхээр би тэр архины үнэрийг ч гэдэг юм уу те матуудыг пивний үнэрийг ч гэдэг юм авж ингээд өгдөө нь ингээд яг хамт адилхан юм шиг шартаад байгаа байхгүй те. Надад тэр айгу муухай байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр намайг хичнээн зовоохгүй байгаа ч гэсэндээ тэр үнэр нь надад таалагдахгүй. Тэгээд яах вэ? Би нөхрийгөө ингээд тусдаа унтаа. Чи уусан л тусдаа. Гэт ингээд байсан эхний үед их нөхөр ууралсан. За тэгээ аргацсан. За зарим үед ингээд ганц л пив шүү дээ. Ганцхан пив. Тэ? Мөн суртээ. Тэр үед би ч гэсэн ганц пив гэж бодож исэн шүү. Гэхдээ өөртөө үнэнч үлдсэн нөө. Нэг байсан гэд зөвшөөрөх юм бол маргааш нь тэр хоёрыг ууж ирчээд нэг гэж хэлнэ штэ. Тийм биз? Тэгэхээр үгүй ээ, тийм биш. Тэгээ тэр хүн уусны төлөө би яагаад ингэж зовох ёстой вэ? Тийм биз? Тэгээ одоо бүр ингэж нөхөр маань эндээ амар сурцсан. Энэ аюу том хүндэтгэл байхгүй юу бас. Гэтэ энийг сурахын тулд нөхөр минь чих ууралсан, би чих ууралсан шүү дээ. Бас ер нь аль дотор ингээд аюу хөөртөг тэмцэлдэж байгаа байхгүй юу. Тэгж чаддгаас сурцсан. Тэгээд одоо яг ингээд нэг юм гарах орох үедээ нөхөр өөрөө ингээд том өрөөндөө ороод тавьчаа. За хайр нориотох юм биш үү гэд за тэгэл ууж идлээ тэ найд нөхдөг явлаа. За тэгэл орж ирээд надад ямар ч төвх гай байхгүй. Зүгээр орж ирэл татуг. Тэгэхээр энэ нь айгу чухал нагааз. Тэгэхээс бид нар ингэж хэлдэг байхгүй юу? Чамайг уувал тэгэн шүү. Ингүүл ингийн шүү. Гэхдээ өөрөөсөө тэрэндээ хүрдэггүй шүү дээ. Тэгэхээр би ингэж хэлэх гээд байдаг хүмүүс салж чадахгүй бол салах шүү гэж одоо бити хэлжээ. Манайхаа өгчин бүр үн цэнийг боллоо. Баяртай сайн байна уу та адилхан болчиход байна шүү дээ. Тэгэхээр чиний над доторх тэр ингээл үнэхээр салмаар байгаа шүү дээ. Тэр чинь уул ингээл та тий тавчтаал тэр чинь амар үн цэнийг болчих шүү дээ. Тийм биз?
Тэгэхээр яг Мгм. boundary гэдэг энэ ахгүй. Чи өөртөө эхлээд тохир. Олон зүйл төр биш. За миний өөртөө тохиролцдог boundary юу вэ гэхээр ганцхан л байна. Хэрвээ миний дотор л тухгүй байх юм бол би заавал илэрхийлнэ. Би ийм л boundaryтай. Би охиноо ч гэсэн заримдаа ингээ юм хэлэх гэжсэн. Надад ингээ тухгүй санагддаг нь хэлэх гэжсэн аа. За цааш шиг гэл ингээ өрөвдөөл тэгдэг. Гэхдээ үгүй ээж нь тэгж мэдрээд ах юм гэл хэлцдэг байгаа. Тэгээ заавал тэрний хариуцлагыг чи хүлээгээд байгаа юм биш. Зүгээр л би сая чамайг тэгэхэд айгуу сонь тгий санагдлаа. Тэгээ хэлдэг. Тэгэхээр хүүхэд ч гэсэн бас эргээд хэлдэг. Тэгээ тэрийг нь жоохон хүлээж авдаг байгаараа да. Манайхан ч одоо ингэдэж штеп. Хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Хүнээс үгүй гэдэг үг бас авч чадахгүй. Тэ? Тэгэхээр яах нь чи өөрөө хүнд boundary тавиад үгүй гэж хэлж чадж байгаа бол хүн boundary-га тавиад үгүй гэхэд нь хүлээж авч сураарай. Тэ? Энийг бас бодох хэрэгтэй шүү. Тэгэхээр boundary гэдэг чи өөрөөс гоё зүйл байгааз. Гоё ягаас тэ. Тэгэхээр айгүй эрүүл зүй харилцаа үүсдэг. Айгүй гоё харилцаа үүсдэг дараа. Тийм байна. Хил хязгаар энэ boundary гэдэг байгаа зүйл чинь ер нь бол гэр бүлийн хувьд ч тэр найз нөхдийн хувьд ч тэр ер нь нийгмийн хоорондын харилцааны хувьд ч тэр айгүй гоё юм эрүүл харилцаа үүсгэх юм байна л да. Нэгдүгээрт чи өөрийгөө өөртөө их үнэнч байх юм байна. Өөрийнхөө мэдрэмжийг сонсох юм байна. Тэгээд тэрийгээ бас илэрхийлж гаргах юм байна. Тэгээд тэрэндээ үнэнч байна гэдэг бас их хэцүү юм байна. Гэтэ нэгэнд сурсан байхад болвол эннийхээ бас үр шимийг дараа нь хүртдэг юм байна. Тэгээд одоо хил хязгаар гэдэг зүйлийн талаар ингээд ярьж хахад бас нэг зүйлийг хоёлоо буцаад яривал надад нөгөө нэг монгол хүмүүс нөгөө хүүхдүүд ингээд нөгөө ээж аавынхаа өөдөөс юм ярьж болохгүй гэдэг нэг юм байдаг шүү дээ. Чи юу яриад байгаа том хүний өөдөөс инглээ гэдэг. Тэгэнгүүт нөгөө хүүхэд томчуудын үгэнд орно энэ хүмүүжлийн хил хязгаар гэж ямар юм байх ёстой юм гэдэг дээр та надад би өөрөө нөх хүүхэдтэй болохоор яаж хил хязгаар тавих ёстой юм те ээж нь ингээл юу яриад байгаа юм чи миний өдөөс юм ярьлаа гэх одоо ёсгүй юм шиг байна. Тэгэхээр одоо яаж хоорондоо одоо хүмүүжлийн хувьд нэг нэгэ хүндлэх байдаг юм уу? Энэ тал дээр яаж хил хязгаар тавих ёстой юм бэ? Гэтэ яг би өөрөө нөгөө хүүхдүүдтэй ажилдаг хүн биш. Гэтэ би бол яг ээж хүн тийм учраас ингэж одоо хэлэхэд биш тий. Би зүгээр ингэж бодд юм аа. Хүний доторх мэдрэмжийг сонсно гэдэг нь энэ чухал шүү. Хүний доторх мэдрэмжийг сонсно гэдэг нь тэр хүслийг нь биелүүлж өгөх биш гэдгийг эхлээд өгөөд ойлгох хэрэгтэй. Одоо би хүүхдээ сонсч бодно шүү дээ. Дургууг нь сонсч болно. Ууртай байгааг нь сонсч болно. Тэр хүүхд зүгээр л эмоц гаргаж байгаа. Тэгэхээр надад хайргүй болоогүй. Том толгойтой болоогүй. Дотор байгаа хэцүү мэдрэмжээ аюулгүй газар л гаргах гэдэг. Гадаа гаргachвал хэцүү дээ шүү дээ. Наа чи хүүхд затчих шүү дээ. Эсвэл хүнд муу хэлүүлдэ шүү дээ. Багштай загнуулна шүү дээ. Сургуулаас хөөгдөн шүү дээ. Тэгээд тэнийг хаана гаргах гэдэг вэ гэхээр аюулгүй газараа өөрийг нь тэр юмаа гаргаснаас нь болоод хөөгөө туугаад зодоод нүдэд хорчихгүй тэр газар гаргах гэдэг байхгүй. Тэгэхээр та нар бид нар ч өөртөө бас харах хэрэгтэй шүү. Манайхан гадуур яваад амтны хүүхэд уйдж яхад ивээ гэж аргадаад байдаг хэрнээ өөрийнхөө хүүхдийг болох юундаа уйлдیں чи дугаа гэдэг шүү. Тэ? Гадаа нэг юм сайхан дүртэй хүн гэртээ орж ирэл хэрэлдээд байдаг шүү дээ. Нэгс гадаа нэг хүмүүстэй хэрэлдээд байдгүй шүү дээ, тэ? Тэгэхээр яг энэ шиг биднээс аюулгүй орон зайруу орж ирж чижид сулаараа байж байгаа санаа нахгүй юу? Тэгэхээр хүүхэд ч гэсэн бас тэлэх гээд байгаа л гэсэн. Тэгэхээр одоо манай хүүхэд ингээ ууртай байлаа. Хоёул зүгээр жишээл авч яриа. Ууртай байла, ууртай ороод ирлээ. За өмнө нь бол би шууд нөгөө барих гад байдаг гэсэн тэ ингээд юунд авралт яах гэж уурсан, юу болсон. За тэгээд юу босноо хэлэх юм бол тэрийг бас шийдэх гээд байна. Тэгэл хэлчихгүй юу? Бити тоо. Юун сүртэй. Эсвэл би багштай ч уулзна гэл одоо тийм ингээд урдаас нь шийдэж өгөх гээд байгаа шүү тэ. За магадгүй одоо юу гэдэг хүүхэд нь нөхөртөөгөө муудалцаад тэ яг тухайн үедээ ингээд салмаар санагдаад бизнес салмаар байна маань гэдэг хэлчлээ гэж бодъё. Тэгтэл яах вэ гэхээр шууд л тэгэл салах гээд арчдаг. Тэгээ дараа нь өгдөг чи өөрөө сална гэдсэн бидтэй гэл. Тэ. Гэтэл тэр хүн яах гээд байгаа вэ гэхээр ээжээ салмаар байх хэмжээний өвдөд байна л гэсэн үг байхгүй. Би энийг нэг аюулгүй газар очиж ярмаар байна л гэсэн үг. Тэр ээж юм болвол те тэрийг нь сонсоод өчөх нь хэрэгтэй байх нь шүү дээ. Хүүхдээ уйлж болно. Би тэгтээс хүүхдээ уйлж муулахад айгүй хэцүү байдаг гэсэн. Өөрөө нөгөө уйлахыг айгүй буруу гэж боддог байсан учраас хүүхдээ уйлаад ирэхээр ингээ ярьж чаддгүй ингээ. Яа яс хэцүү би загнаагүй зодог байхад уйлчлаа. Цац бали дараа болъё гэл. Тэг ингэдэг байсан бол одоо болохоор яах вэ гэхээр би зүгээр сонсож сурж байгааг. Би одоо хүүхд дээрээ тавьж байгаа ганц зүйл юу? Би зүгээр сонсож л үгүй.
Сонсож л өгнө. Тэгээд сонссон юмаа заавал бүгдийг биелүүлж өгөх биш. Зарим биелүүлж өгөх зүйлээ биелүүлж өгч болж байна. Зарим дээр нь болохоор чадахгүй гэдэг хэлдэг. Ээж нь энийг болоод яах вэ те болж байна. Энэ бол ээж нь бол охиноо сайхан байгаасаа ч хүсэж байгаа. Гэхдээ би өөрийнхөө тавих зүйлүүдээ бас тавина. Гэхдээ чиний хэцүү зүйлийг аюулгүй орчинд сонсно. За нэг ангийнхаа охины тухай ярьлаа. Тэстэ нэг ядаргаатай охин байна. Тэстэ намайг тэглээ инглээ. Өмнө нь бол би яадаг байсан бэ? Шийдэх гээд наа чинь. Наачаад ямар ядаргаатай хөхтэй очиж уулзъя. Багштай хэлсэн үү хэл гэл те. Одоо юу гэдэг чи ингэж явж байгаа шүү дээ. Тэр нэг шийдэх гээд байна шүү дээ. Одоо зүгээр хүүхд маань өөрөө надад ярьж байхдаа л тэр хүүхдийг яах ёстой вэ гэдгийг ойлгодог. Хүүхд надад уудлал яриад энэ. Тэгээд миний зүгээр чиглүүлдэг зүйл юу вэ гэхээр тэг миний хүү юу гэж бодсон. Тэг миний хүү яа гэж бодсон. Би тэгсэн чи чамд амар хэцүү байсан уу? Ингээл асуугаад байгаа шүү дээ. Тэр нөгөөчөөсөө юу нь хэцүү байдгийг тэр нэг юм гэл ингээл тэгжснээс сүлд нь өөрөөсөө хүүхэд нь одоо хүүхдээсээ асуудаг л да юу гэдэг вэ гэхээр магадгүй ээж нь очих хэрэгтэй бол би очин шүү. Чи ээжийг очиулмаар байна уу? Хүүхд яахан бэ? Хэрэггүй ээж. Тэгвэл миний хүү яа гэж бодож байна доо. За яах вэ тэгэлтэй ингэн л эцэг. Тэгнээс би өөчлчих, тисчих. Юу гэсэн үг вэ? Хүн дэрлэхүүлээ татаа яа тийм. За ийм ерөөсө хилдэггүй байх. Тэгэхээр хүүхд илүү гэрээ аюулгүй. Ээж аав маань намайг даах юм байна. Одоо бид нар хүүхдэд даахгүй шүү дээ. Тий. Уурлахаар нь шууд бойл, уйлахаар нь шууд бойл. Тэг ингээл жоох ингээд үгээ хэлэхээр нь дугаавай. Чи юу мэдтгий. Тэгээс том толгойтой байс ингэсэн тэгсэн. Ээж чинь байна, аав чинь байна гэж үзээд байгаа. За энд нэг зүйлийг хэлье. Тэгэхгүй бол манай монгол хүмүүс бүр ойлгохгүй. Би ч анх өөрөө ойлгохгүй байсан болохоор. Миний дотор нэг юм яг энэ шархны зүйлтэй автомата даварчна гэдэг нэг бодол аягүй байдаг байсан. Даварчна. Тэгээ одоо би ингээд ойлгоод тахаар даварчна. Давардгүй юм билээ. Энэ хүүхэд чинь бас айгүй бидэрт хайртай юм билээ шүү дээ. Давардгүй юм билээ. Харин бийдүүлэгч болж өгөөдөөвэл даврна шүү дээ. Мэдж байгаа зү. Бүгдийн хүслээр нь бийдүүлээд байвал тэр чинь даврна шүү дээ. Ээж тийчил бүгдийг биелүүлдэг юм байна. Биелүүлэхгүй бол ууралчин. Тэгвэл ээж нь хаа хийчин. Энэ биш. Дургүй юм аа. Нөө. Энийг бол ээж нь чадахгүй. Энийг бол хоёулаа ингэж шийдээ. За энийг бол аавтаа чи ярих асуудал. Энийг гуруулаа сууж байгаа дээр. Ээж нь бол ингэж бодож чи юу гэж бодож байна. Ингээд ахаар чи нөгөө хүүхэд чи юу гэхээр тэр нөгөө давраалтай ингээл бүр л халаал яваад идэггүй гэсэн. Тэр би бол хүүхэд дээр нэг ийм л баундрыг тавьдаг. Миний баундрыг юу вэ? Дотор юу байгаад хэлнэ. Хүүхэд маань эвгүй юмаа хэлүүд хүлээж авна. Шийдэж чадах зүйлүүдэд ярилцаа шийдэн чадахгүй бол энийг чадахгүй байна гэдээ үнэнгээ хэлнэ. Би бас нөгөө өсвөр насны хүүхэдтэй болохоор нэг юм сурсан байхгүй юу гэсэн чинь ингээд өсвөр насны хүүхдүүд чинь нэг ээжтэйгээ илүү нэг айгу онцгүй харилцаад байгаа юм шиг надад санагдаад байсан байхгүй юу. Тэгээд тэр талаар ингээд судлаад үзсэн чинь үгүй өсвөр насны хүүхэд онцгойлон ингээд ээж нь хамгийн аюулгүй орчин нь учраас аюулгүй бүс нь учраас онцгойлон тэгэж нөгөө нэг өөрийгөө илэрхийлж гаргадیں۔ Гинэ. Тэгээд хэрвээ чамд одоо онцгойлон тэгэж хандж байгаа бол эсрэгээрээ чи тэрийг нь баяртай хүлээж аваарай гэд тэрийг би сонсчоод мэдэж авчаа тэгээд нэрээ тим юм болов гэд тэгээ урд нь ингээд нэг хандлага л өөрчлөгдсөн байхгүй юу ингээд охин маань ингээл ууралд бухимддаг ч юм уу те тэр үед ингээл юунд аварлаад байгаа ингээл ингэж ууралдаг байсан бол эсрэгээрээ ашгүй дээ надад нэг те ингээд юугаа гаргаж जैन те ингээд нэг сайхан өөрийнхөө аюулгүй бүсттэй ингээд өөрийгөө тайвшруулж जैन да өөрийгөө илэрхийлж जैन да гэдгийг мэдээд ихэлсэн чинь эсрэгээрээ ингээд нөгөө хандлага маань өөрчлөгдөд баярлж эхэлсэн байхгүй юу. Тэгээд нөгөө ууралж бухимдаж хүлээж авахын оронд ингээд илүү ингээ хүлээцтэй сонсоод тэ юун дээр ингээд бухимдаад байна гэдгийг ингээ яг таны хэлснээр ингээд сонсож ихэлсэн. Яг тэр үед ингээд нөгөө хүүхдүүд айгүй хөөрхөн нөгөө бухимдаж байгаа юм эхлээд ингээд яаж илэрхийлэхээ мэдэхгүй учраас ингээд бухимдаж илэрхийлчихэд араас нь ингээд тайвширсан хойно те их хөөрхөө эвтэйхэн уучлалахгүй гэдэг ч юм уу те ингээд янз янзын хөөрхөө юм сайн юмнуудыг сайн зан чанаруудыг сураад байгаа хгүй. Тэгээ би
Тэрийг одоо бас өсвөр насны хүүхэдтэй ээжүүд байх юм бол хүүхэд чи хэрвээ танд тийм муухай зан гаргаж явах юм бол тэрийг нь харин эсрэгээрээ би энэ хүүхэдэд чинь хамгийн дотны хүн нь байгаа учраас надад ийм зан гаргаж байгаа юм биш үү гэж бас хүлээж авах хэрэгтэй юм байлээ гэдгийг хэлье гэж бодож байна. Тэгэд одоо хоёлаа дахиад нэг зүйлийн талаар яриул нөгөө эмэгтэйчүүдийн хэл хязгаар гэдэг юм руугаа нэг жоохон хөндийгөөд яриа л та. Эмэгтэйчүүд ер нь яагаад ингэж нэг юм бусдын одоо нөгөө хэрэгцээг өөрийнхөөсөө төрүүлээд ингээд өөрийнхөөсөө илүүгээр тавиад идэг юм бэ. Анзаараад байхад тэр тусмаа Монгол эмэгтэйчүүд тийм хандлагатай юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ээж хүн те ерөөсөө л гэрийнхаа боол нэм шиг ажиллаач хийхийн ар гэрээч авч явахын те ингээд хамаг юмд нь ингээд хамаг үүрэг хариуцлага нь ингээд ээж дээр байгаа юм шиг ийм нэг ийм хандлага надад анзаарагдаад идэг байхгүй юу? Тэгээд энэ дээр одоо Окей. Зарлашка. Наа чи айгүй өөр юм том сэдв байхгүй юу? Аха. Гэтэ ээжүүдийн эмэгтэйчүүдийн хэл хязгаар гэхээсээ илүү наас нь шархны зүйлтэй айгүй холбоотой байдیں۔ Ер нь яг үнэндээ. За тэгээ саяны чи битээр яриад ингээл хүүхдүүд амар сонсон монсны гэл ингээл яриад байгаа штэ тий. Шархтай хүнд бас боломжгүй байдаг. Ойлгож байна уу? Хүн ингээд нэг өөрийнхөө шархыг ойлгочихсон өөрийнхөө яг тэр зүйлийг бүлээн зөвшөөрчихсөн хойно ингээд хүүхдээ сонсч чаддаг байхгүй юу? Хүүхдээ нэг юм өрөвдөж чаддаг. Хүүхдээ үнэхээр яг ингээд нэг юм жоохон хүлээж авч чаддаг байхгүй юу? Ягаад тэгэхээр эхлээд өөрийгөө хүлээж авсан учраас тэрийг хийгээд байгаа. Тэгэхээр одоо айгүй олон ээж нар ингэ штт. Өө өстө чадлаараа л одоо гуйсан тий чадлаа. Яри ихэр ярьдгүй штт хүүхд чинь. Тий? Тэгэл ингээд юм ярихаар уурлаад өрөөрөг орчдөө штт. Өөрсдийнх нь шарах байгаа үед тэр нь триггердээд ээж нэр өөрөө зовоод байдаг байхгүй юу да зовоод байдаг. Тийм учраас яах вэ гэхээр ингээл буцаад шарах руу очдөг. Тэгэхээр та нар ерөнхийдөө ингээл жоохон ойлгочод надад их тааламжтай санагдаж байна. Тэр нь юу гэхээр одоо нэг амьдралын асуудал байгаа бол хамгийн анхны засах зүйл чинь шарахтай холбоотой байдаг. Нэгдүгээр. За тэгээд дараа нь наадлаг юмнуудаа яриарэ. Тэ дараа нь наадлаг юм хийгэрээ. Ингэж хэлмээр санагдтiin би. Яагаад тэгэхээр би ч гэсэн өөрөө ингээд амар хичээдэг байсан ууралж заагинж гуйж уйлж дуулж янз янзаар үтсэн тэ. Гэтэ би хизээж одооных шиг хүүхдээ үнэн зүрх сэтгэлээсээ ойлгож байгаагүй. Харин ингээ өөртөө ажиллаад тэр зүйлүүд ингээд эдгэрэлтэй энэ шархнуудаа ойлгоод ингээд ирсний дараа бол яах вэ гэхээр би хүүхдээ яаж одоо зовоож байгаагаа ч ойлгосон тий. Тэгтээ би тэгэл бүр гимшээл бүр ингээд алга болоогүй тий. Тэгээд би цаашдаа би яаж байх юм бэ гэдгийг ойлгосон тий. Хүүхд маань юу мэдэрч байгаа вэ гэдгийг ч ойлгосон тий. Яагаад ингэж байгаа вэ гэдгийг ч ойлгосон гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энийг би үзлэх гэдэг нь ихээр шархтай хүмүүст ингээд лаглаг юм сонсохчоор энэ хүмүүс ч одоо өөрийгөө голоод ундаг байхгүй. Эсвэл хүүхдээ улгам ингээд манай энэ л тэгвэл бодоо хүүхдээс онцгой муу юм бэ. Буруу хүүхд юм бэ. Айдын хүүхдүүд бол ингээд яриад ойлгочдөг гэж шít гэд бодчдөг юм аа. Тэгэхээр ингээд нөгөө энэ дээр нэг ингээд одоо амар мэрэгэн цэцэн ухаантай байгаараа гэж би бол ярмааргүй байна. Энэ дээр юу ярмаар байгаа вэ гэхээр ээж та магадгүй аав та хүүхдтэйгээ ойлголцохгүй байгаа бол өөрөө эхлээд нэг удаа ч гэсэн ингээд өөрлөгөө өнгөх зүйлийг хийгээрээ. Тэгээд хүн өөрийнх нь дотор руу өнгөчих юм бол үнийг ер нь жоохон ойлгож эхэлдэг. Бусад зүйл нь дандаа хамгаалалтаар явдаг. Хамгаалалт гэдэг нь нөгөө өвдөхгүй тулд энэ зүйлүүдийг хийдэг шүү. Тэгэхээр би ч бас цагтаа ингээд бүх юм чинь бэлтэж जैन, чиний төлөө тэгж जैन. Хаста чи л ингээд болохгүй байх. Чи тэгэхэд яа тийм бусад хүмүүс тэгж जैन гэж ярьдаг байсан. Тэ тийм ч цэвэрхэн мундаг угаасаа нэг тэнгэрээс унахтаа юм ухаантай төрсөн мөрсөн бол байгаагүй. Тэгэхээр ээжүүдийгээ ч гэсэн бид гэж боддог байхгүй. Та нар маань үндэс суурийнхаа ямыг янзлахгүй бол ийм лаглаг юм сонсоод лаглаг юм хөөцөлтөө тэрийг хэрэгжүүлэх гэж оролдоод олон битгий фейл дээр олон фейлдэх тусмаа хүн би чадахгүй юм байна гэдгийг айгүй ингэж өөртөө улам суулгаад батлаад идэг. Би муу юм байна гэдгийг болон батлаад байд юм аа. Тэгэхээр үндэс суурь аагаас сурж иж бүгд рүү уншиж бичэн шүү дээ тий. Тэрийгээ сурчаад тэгээд өөртөө ажиллаад ингээ явчих. Тэгэхээр миний бодод боддог зүйл би хүмүүсийг ингэж ямар нэгэн зүйлтэй хамааралтай байгаасаа гэж хүсдэггүй. Аль болох ингэж тий. Хүнээс хамаарахгүй амьдарч үзээсэй гэж боддог. За тэгээд Монгол аргаараа за уламжлалт нөгөө нэг ингээл хүний өдөөс битгий юм хийл өөрийгөө битгий илэрхийл дуугаа бай, даруухан бай, тий? Одоо Монгол охтууд чинь даруухан байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Даруухан бай, одоо тэр цэвэр ичимтгий бай, ингэдэг тэгдэг бай гэд ингээд ийм хүүхдүүд хүмүүжүүлж болно. Гэр дотроо вакуумжуулаад хүмүүжүүлдэг шүү дээ. Тэгээд та нар вакуумжуулсан хүүхдээ
нийгэмдэр гаргана гэдгээ санаарай. Тэгнэз гэтэл тэр хүүхдүүд өөрсдөө айхтар илэрхийлдэг. Өөрийнхөө юу гэж байгааг мэдэрдэг. Тэ хаана их хязгаар тавих уу, юунд үгүй гэх үү, юунд заа гэх юм. Тэ би юу хүсдэг энэ төр гэдгээ мэддэг хүүхдүүдийн дунд тэ хөрх амт ингээд амар жижиг амтан гаргаа тавьж байгаа байхгүй. Тэ өөр ингэсэн толгойг өөрийн шийдвэр байхгүй. Тэ өөрийнхоороо байвал дандаа загнууд нь буруутгагт нь хинч биш болно. Ийм юм мэдрэмжтэй хүүхдээ гаргаа тавьчихъя. Тэ чи өөрөө өгч штэ. Тэ хүүхд чи яаж амьдрах юм? Одоо яах нь вэ? 21-р зуун гэдэг аюулсаа ойлго. Тэгэхээр энэ зууны хүн бэлтэж байгаа аахгүй бид нар. Тэгэхээр энэ зууны хүнийг тэ 19-р зууны хүн ингэж бэлтэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи жоохон өөрөө жоохон өөрчлөгдөж тэ одоо юу болж байгааг жоохон мэдрэхгүй бол тэ ингээл угаасаа л ийм хизээ манай монголчууд ингэдэг байсан. Хизээ ингэдэг байсан. Тэгвэл хизээ манай монголчууд ингээл нэг өчиргүй Америк яваад байдаг байсан. Тийм биз дээ. Энд чинь өөрчлөгдсөний хэлбэр үстэй. Хизээ манай монголчууд англи хэлтэй байсан. Хизээ манай монголчууд бүгдээр ингээд суурин болцсон. Тэ? Хизээ манай монголчууд ингээд онлайнаар ярьдаг байсан. Тэгэхээр эн чинь юм өөрчлөгдсөн байгаа юм шүү дээ. Хизээ манай монголчууд нэг карт хэрэгэлдэг байсан. Тэгвэл өөрчлөгдсөн байна. Ийм өөрчлөгдсөн юм дотор хизээ манай монголчууд угаасаа ээж аавынхаа өмнөөс би тэгмээргүй гэж хэлдэг байсан гэд байх юм бол тэ хүүхд чинь нийгэм нэг өөр байгаад байдаг. Сургууль нь өөр байгаад байдаг. Сонсож байгаа юмнууд нь өөр байгаад байдаг. Тэ? Тэгэл ингээл яхаа мэдхэ байлаа. Тэгэл учраа олохоо ягаал. Тэгэл нэг учраа олж чадаагүй хүүхдийг яг нөгөө их сургуульд орох жил нь юу шаарддаг гэж. Ээж аав нэг ч хүүхдэрээ шийдвэр гаргуулдаггүй хүүхдийн хүсэл бодлыг сонсдоггүй ээжээснаа гинт. За ямар сургуульд орох гэж байна? Мэргэжлээ сонгосноо. Тий. Сонгож чадахгүй шүү дээ. Хэрэг өөрөөрөө сонгох юм бол загнуул нь шүү дээ айвал. За магадгүй тий. Би одоо тэгнэ. Наадахаар ч мөнгө олж амьдрахгүй. Бол. Наа чи хэрэггүй мэргэжлээ. Одоо ерөөсөө эмчил бол. Гэдэг ч юм тий. Бид нар ийм юм хийчээд тэгээд тэр хүмүүсийг хүнтэй суугаад шийдвэр гаргаач. Зоригтой байгаач. Найрагч нөхрөөсөө салаач. Чадахгүй шүү дээ. Чадахгүй тэгээд ийм хүмүүс үлдээгээд өгөх юм уу? Эсвэл та тэ өөрийгөө ойлгоод тэг хүүхдүүдэд жоох юм өөрийгөө зөв илэрхийлдэг болох юм уу? Тэгэхээр энэ нэг зүйл бас айгүй хүмүүсийг зовоодаг юм шиг надад санагдаад юу вэ? Одоо ингээд энд бүчээр хийлэл явагдаж гин амир дээрлэхгүй хүүхдүүд гарч ирж гин ингэсэн тэгсэн гээл тэ яриад байгаа тийм. Дээрлэх хүүхдийн тухай ярмааргүй. Тэд нар бол бас л шарахтай ээж аавын бүтээгдэхүүнүүд шүү дээ. Дээрлэхүүлээд байгаа хүүхдийг ярмаар байдаг би юм. Өмөөрч биш. Яагаад дээрлэхүүлээд байгаа гэж? Анхны өөрт нь эвгүй хандхад л тэр үед хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа байхгүй. Баундри байхгүй. Өөрийгөө хамгаалж чадахгүй. Өөрийнхөө төлөө дуурч чадахгүй. Ягаад тэгэхээр гэртээ тийм дуугаа сайн хүү. Тэ? Айгууд өөрийгөө хэлсэн ч ээж аав нь тоодохгүй. За тэгэл одоо амтны хүүхдүүдэд таарал амьдраач те. Юу сүртэй ийм байж лээ. Хүүхдүүд тэтгэлж штэ гэл ингээ явцдаг ээж автаа. За тэгэхээр тийм хүүхдүүд яадаг вэ гэхээр анхны өөрийг нь дээрлэх чинь гэдгийг мэдэрч байгаа штэ. Тэр үед л зогсоодгүй. Дараахан тэгчээ дараа нь тэр дээрлэгчлээ энэ ингээд дээрлэхүүлчтэй дээрлэхүүлсэн хөөрхийн амтан дээрлэгсэн муухай гэдэг одоо хүүхдүүдийг бүт ингээд зовох хэрэггүй болчих байгаа байхгүй. Тэгэхээр яахав гэхээр одоо ингэж хүүхдүүдийг хүмүүжүүлдээ л ингэж л боддог өөрөө. За хүүхдүүд хүмүүжүүлэх яах вэ гэхлээр өөрөө нэг жоох хүмүүжих юмсан да. Тэ? Өөрөө нэг жоох уучраалч юмсан. Тэхэл юм болоод одоо нэг яттай хүүхдээ хэцүү үед нэг сонсчдаг тэ. Яттай нэг тэр нэг юм дотор болж байгаа зүйлээ ярьцдаг аюулгүй газар нь байх юмсан даа л гэж одоо үсэж ин л та. Тэ? Тэгээ би хүүхдээ хүмүүс рүү орохоос айдаг. Тэ. Тэгээ ер нь айдаг шүү. Амар ухаантай хүүхдээ хүмүүс дээр ярихад би бүр ингээд за бурхан тэнгэр минь ингээд ер нь жоохон хойш суух гэдэг. Тэг угаасаа ойлгомжтой л байна л да. Угаасаа та өөрөө ямар хүн байна. Тэгээ таны үргэлжлэл чинь угаасаа таны хүүхэд чинь байгаа шүү дээ, тэ. Тэгээ танаас та хичнээн ухаантай юм хүүхдүүдтэй хэлээд нэмэргүй гэдгийг би аягуулсаа ойлгосон. Таны яаж амьдарч байгаа таны үлгэр жишээгээр хүүхдүүд чинь хүмүүжиж өсч байдаг. Та яаж амьдарч байна? Өөрөө тамхи татдаг байж хүүхдээ чистэ хизээж тамхи татаж болохгүй шүү гэж хэлээд нэмэргүй гэдэгтэй адилхан.
Өөрөө ямар ч хэл хязгааргүй хэл хязгаар гэдэг ойлголт байхгүй гэж. За ийм юм байд юм биш үү? Та нар ингээд байгаараа үгүй гэдэг хэлцдэг байгаараа да гэд яриад нэмэргүй гэдгийг одоо сүүлийн үед бол маш сайн ойлгоод байгаа. Тэгэхээр ер нь бол ерөөсөө л нөгөө монгол үг байгаа шүү дээ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэд. Тэгээд амьдралаа өөрчилмөр байгаа бол өөрөө өөрийгөө гэр орноо те ингээд аз жаргалтай сайхан байлгая те ямар нэг юм болохгүй байгаа юм шиг санагдаад байгаа бол ерөөсөө тэр өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд л хийгээд байх ёстой юм шиг байгаа юм. Тэгээд хийгээд ирэхэд эргэн тойрны чинь хүмүүс ялцчгүй өөрчлөгдөн одоо жишээлбэл хэл хязгаарын талаар ярьж гин тэгэнгүүт яг тантай ярьсан таны хэлсэнчлэн яг өөрөө өөртөөгөө тохироод хэл хязгаараа тавиад эхлэхэд энэ хэл хязгаар гэдэг зүйл гэр бүл одоо найз нөхөд таны хүрээлэл дунд чинь ингээд ойлгомжтой болоод ирнэ. За одоо байгалаа угаасаа орой шин байгалаа гардггүй энэ рүү шин залгаад ч нэмэргүй дээ гэдэг юм болох байх л та. Одоо чинь гих мэтчлэн ингээд те нэг юм хүн өөрийн гэсэн нэг юм өөртөө нэг юм одоо хязгаар тавиад эхлэхэд тэр нь эргэн тойрныхоо хүмүүст нь ч гэсэндээ ойлгомжтой болж ирэх байх гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. Бид хоёрын яриа бол маш их одоо нөгөө үр шимтэй ярилцлага болсон болоо гэж бодож байна. Тэгээд отгоо багш маань угаасаа нөгөө өөрөө мундаг ихтгэл тавьдаг. Тэгээд коуч хүн болохоор зүгээр надаас асуултгүй зүгээр сайхан яриад ингээд хэлээ явчихж байгаа. Танд маш их баярлалаа. Аха. Тэгээд танаас нэг асуулт тэгээд нэг одоо хэрэв сонсогчид маань өнөөдрийн дугаараас те ганцхан санааг нь авч үлдэх хэрэгтэй гэж үзвэл та одоо тэр нь юу байгаасаа гэж хүсэж байна. Одоо юуг санаж энэ өнөөдрийн ярианаас авч үлдвэл та юу гэж бодож байна? Ерөнхийдөө л бүгдээрээ хоёулаач одоо хэл хязгаар нь үндсэн яриа штэ тий. Тэгэхээр яг хүүхдийн хүмүүс гэдэг нь бол зүгээр л хоёулаа нэг юм ээж хүмүүнийхээ хувьд цугас ярьсан. Тэгэхээр хэл хязгаар гэдэг зүйл төр хэл хязгаарыг өөртөө л тохирдог зүйл юм шүү. Тэгээд өөртөө тохирсон зүйлтэй чи өөрөө үнэнч байна уу гэдгээс бүх зүйл шалтгаалдаг шүү. Тэгэхээр өөрийгөө хизэж битгий орхиороо гэдэг энэ зүйл аягүй чухал байна. Тэгэхээр хэл хязгаар дээр ингэж хэлвэл илүү нэг тийм энэ зүйл батлагдана. Юу вэ гэхээр хэл хязгаар гэж ярьж штэ тий. Монгол улсын хэл хязгаар. За нэг юм зурвас газар байгаа шүү дээ. Тэ? Урталт нь Хятад, арталтаа Орос. За ингэ байжлаа. За тэгвэл тэр Хятад хүн манайх руу орохын тулд Монгол улсын хууль дүрм журмыг дагна. Тэ мэ? За тэгээ Монгол улсын хууль дүрм журм нь угаасаа тодорхой байж идэг. Бизнес чинь хугацаа хэтэрсэн бодвол яах юм? Чамд сануулна албадан гаргана. Эсвэл хард орно. Чи тийм үү нэг ингэ байжлаа шүү дээ, тэ? Байж байна. Технээс хүн тусгайлан Монгол улсын хууль гэж байхгүй. Хэл хязгаар гэж байхгүй тий. Болтоо ороод ирэх юм бол за болтоод ингэж хандъя. Тий цэцгээ ороод ирвэл цэцгээд ингэж хандъя биш байхгүй. Монгол улсын хэлээр давсан хүн болгон энийг мөрдөх ёстой. Мөрдөж чадахгүй бол яах юм гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр яах нь бид нэр хүн бүрд тусгайлсан баундрыг гэж тавьдаггүй. Хүн өөртөө нэг юм уу хоёр баундрыг л тохирчих хэрэгтэй байдаг. Тэгэл тэр баунд дээр одоо үнэнч тий миний одоо улс орн байхгүй миний ертөнц ахгүй юм чинь тэгэл миний ертөнц рүү ингэж халтах гэж байгаа бол миний тэр юм руу аль хүртэл явуулахын аль хүртэл явуулахгүй юм гэдгийг би өөрөө шийддэг байх хэвээр. Энэ л хамгийн чухал шүү л гэж хэлмээр энэ да тий гоё баундри ч юу нэг гоё сэдв шүү манайха. Зүгээр сэдвч байх уу ер нь трама коучуд ч гэсэн ер нь мэдж байгаа бах. Шархны гол 9 шарх байлаа гэхтэл тэрний бараг 7-8 нь баундрит шууд холбогддог. Вау, тийм үү? Тэгээд отгоо коучийнхаа багшийнхаа нөгөө одоо хийж байгаа одоо ажлынхаа тал дээр бас нэг жоохон ярилцаад тэгээд ерөөхдөө яриагаа хоёлаа өндөрлөе гэж бодож байна. Би таныг нөгөө ном бичиж байгаа гэж сонссон. Тэр ямар юуны талаар ном бичээд яагаад байгаагаа нэг манай үзэгчдэд хуваалцаач. Баярлалаа тий. Одоо нөгөө уран бүтээлч болсон гэдэг шиг тий. Тэгэхээр энэ ном болохоороо намайг биш өөрийгөө унших гэдэг шархны ном л да. Гэхдээ ганцхан ном биш.
би өөрөө юу хийх гээд байгаа вэ гэхээр систем бүтээх гээд байна л да. Тэгэхээр энэ систем нь яадаг вэ? Хүмүүс шархны тухай маш их сонсдог, уншдаг, драма, inner child янз янзаар сонсдог. Гэхдээ тэрийг өөрийнхөө амьдрал дээр буулгаж чаддаггүй. Тэр нэг хүмүүс тохиолдсон юм шиг болоод өөрийнх нь амьдрал дээр яаж тохиолдоод байгаа, яаж илрээд байгаа гэдгийг ингээ ойлгож чадахгүй яваад байдаг учраас би энэ номоо үндсэн 9 шарах байгаа л да. Ерөнхийдөө их том шархнууд ингээ амьдралд байнга нөлөөлж идэг. Бараг л өдөр болгон тэрнтэй тулгарч идэг тэр 9 шархны тухай маш энгийнээр. Онл байхгүй, тэ? Ямар нэгэн юм байхгүй зүгээр л чиний багнаас тэгээ одоогийн байгаа амьдрал хоёрыг чинь тэр тэ холбоос гэдэг юмыг харуулж байгаа зүйл тий. Тэгэхээр түрүүн чи манаас хэлжсэн шүү дээ тий. Чиний өвчнийг хараад чиний дотор юу байгаа вэ гэдгийг мэддэг. Яас энэ шүү дээ. Одоо хүний шарахыг чиний одоогийн болж байгаа амьдралаас шууд бага насыг ууших боломжтой. Эсвэл бага насыг чинь тухай юмыг сонсоод шууд одоо яаж амьдарч байгааг чинь шууд ойлгомжтой байдаг. Тэгээд ингэж ойлгомжтойгаа учраас энчгээрээ явбал энэ хүн юу болж дуусах вэ гэдэг нь бас айгүй ойлгомжтой. Тэгэхээр яг энэ талаар бичээд за тэгээд дараа нь яах вэ гэхээр өөрөөсөө хүмүүс юм шарах марах байхад айгүй хэцүү нөгөө хаагдаад байдаг байхгүй та хамгаалтын хүмүүсээ. Тийм учраас би айгүй хөнгөн үлгэр шиг явж байгаа. Үлгэр шиг те нөгөө хүн уншихад тэгээд дээрэс нь айгүй тийм зузаан биш. Бараг нэг өдөр л ингээд сууж байгаа л уншчин те. За тэгээд дээрэс нь яадаг вэ гэхээр за ингээд уншчихлаа эндээс юу авах вэ? Өөрийгөө харна. Өөрийгөө харна. За дээрэс нь шарахны яаж ажилдаг механизмыг харна. Шарахчд ингэж ажилдаг учраас л янз л гэдэг юм байна штэ гэ. Тэрийг харна. За тэгэнгүүт дараа нь ингээд юм карт байгаа. Бүр гоё ингээд тарат хүзэр шиг заяа. Нэг юм гоё зураглалтай те ингээд юмтай карт. Тэрүүгээр өөрийгөө оншлно. За би яг аль шарахтай байгаа юм бэ? Бид оншлно. За тэгээд дараа нь яах вэ? Оншилсан юм чинь одоо тэгвэл эндээс яаж гарах юм? 1 2 3 гэдэг арга нь байна. Тэгэхээр нэг бүтэн систем байх гэдэг байгаа. За тэгэхээр ийм 3 зүйлийг ингээ бүтээгээл тэ ингээл бүх юмнуудаа ингээл хийгээл явж гин. Тэгэхээр энэ ном маань бол ерөнхийдөө болохоор 7 сард миний өөрийн төлөвлөгөөгөөр бол 7 сарын 30 гэхэд би энэ номыг яад ч байсан хэвлэлтэнд төгсөн байна. За тэгээд 8 сарын ихээр ингээд гараад ирэх баха гэж бодож байна. За тэгээд энэ номыг болохоор их хэмжээгээр үйлдвэрлэхгүй. Би ерөнхийдөө одоогийн бодлоор 100 150% гэж бодож байна. Тэгээ ерөөсөө л тийм. Тэгээд яах гээд байгаа вэ гэхээр би хүмүүсийг нөгөө хэлээд байгаа шүү. Юмнаас хамааралтай байлгахыг хүсдэггүй. Надад нэг асуудал болчлоо. За одоо би ямар сургалтанд суух гэлч юм уу тэгэл. Одоо би тэгчлээ яах вэ? Ямар лам дээр очих вэ гээл те. Нэг ингээд нэг юмнаас хамааралтай болдсон шүү дээ тий. Тийм биш. Зүгээр л чи өөрийгөө хараад тэгээд чамд ингээд онцлоод тэгээд тэрийгээ гарах одоо чиний хийх л үйлдэлээ гэдэг шиг тий. Тэгээд ингээд хийх боломжтой тэр зүйлүүдийг явна. За тэгээд миний энэ системийн гол зорилго нь бас юу вэ гэхээр би одоо трама коучд бас ингээд 2 жил тасралтгүй хийжтэй шүү дээ. 2 жил гарan болчих чинь. Тэгэхээр энэ үед юу ойлгосон бэ гэхээр зөвхөн тархиар ойлгоод болчих зүйл биш байна. Бидний нейронны систем гэдэг юм чинь өөрөө бас эвгүй нөхөр байлаа шүү. Тэгэхээр тэрнтэй хамт ажиллах тийм юм хийх гээд байгаа байхгүй. Тэр нэг ийм л юм одоо тий миний хувьдаа их чухлаа гэж миний хувьдаа их том тий миний хувьдаа л ингээл айгүй тийм нэг юм өстой хүмүүст одоо яг л энийг мэдчихээсэ тий харчаасаа гэд ингэж хүсэж байна. За тэгээд зарим хүмүүс болохоор угаасаа ингэдэг хүнд ийм шарах мархаа ярих дургүй хүмүүсс байдаг байхгүй. Шарах чи эмзэг шүү дээ. Зарим хүн болохоор нээлттэй ярьдаг тий зарим хүн болохоор яг хэсэг сонсож байгаад ингээд багаар алхахдаг тий. Гэтэл тийм хүмүүст бас ингээд шууд өөрөө аваад хэрэгэлчих бүрэн систем нь байвал зүгээр юм да гэдэг тэр бодлоор ингээд энэ зүйлийг хийж байгаа. Өөртөө сонирхож асуусан баярлалаа байгалашка тий. Тэгэхээр юм байна. Тэгэхээр эхний 50 хүндээ болохоороос би урьдчилан захиалга авна гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол 6 сарын сүүлээр зарна гарах бах. Тэгээ урьдчилан захиалга бол мэдээж арай хямдралтай байна. Тэгээд 50 хүн л байна. За тэгээд дараагийн зүйлүүд болохоороо мэдээж арай хүнтэй байна. За тэгээ энэ бол ном, карт, тэгээ ажилтдаг ном гэдгээсээ илүү үн цэн агуу чухал. Чиний амьдралыг магадгүй юу ч болгож магадгүй тий юу ч болгож магадгүй шүү манайхаа. Ийм л зүйл хийж чинь та. Вау, гайхалтай. Тэгээд угаасаа отгой коуч одоо миний хувьд миний багш маань бол миний амьдралаа маш том одоо хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг байхгүй юу. Тэгээд яг энэ шигэ нөгөө номын цагаан буян гэж яддаг. Тэгээд одоо бүр нөгөө
өөрөөсөө ингээд шаргууцалдаал зуралдаад байдаг биш. Бас зөндөө олон хүмүүст ингээд туслах боломжийг олох гэж байгаа юм байна. Тэгээд таны ном бол ерөөсөө ширээний ном болох юм байна. Миний хувьд. Ингээл одоо яг уу бага насныхаа шарахтай байсан гэдгээ мэдээд энийгээ ингээд эдгээд одоо эдгээгээд те ингээд явж байгаа хүний хувьд ч гэсэндээ одоо энэ хил хязгаар гэдэг дээр надад бол асуудал байгааг би мэдсэн. Хил хязгаар одоо ямар амар хил хязгааргүй хүн байсан юм бэ? За тэгээд хил хязгаар гэдэг ойлголтыг одоо мэдснээс хойш бол асуудалтай ингээд баг багаар ингээд одоо анхаарал хандуулаад явж байгаа боловч бас л ингээд таныг хэлэхэд чинь за би бас заримдаа тэгчдэг дээ гэдэг ингээд бодоод явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг надад хэрэгтэй ном байна. Тэгээд бас манай сонсож байгаа хүмүүст ч гэсэндээ те энэ бол нөгөө өөрийгөө хайрлая гэдэг ийм community байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлж сурыг гэдэг хүмүүс одоо манай YouTube-ыг ингээд дагаж сонсож байгаа. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхийг зорж байгаа хүмүүс бүр ингэж subscribe хийгээд ингээд зорж сонсдог хүмүүс байгаа даа. Тэгэхээр таны номыг бол захиалах бахаа гэж би бодож байна. Тэгээд ямар тач байсан гэсэн би Отгоо багшийнхаа одоо холбоо барих Facebook page одоо юмыг нь бол одоо YouTube дээрээ ингээд тавьчихсан description хэсэг дээр тавьчихсан. Тэгэхээр та хэд маань бас дагаад ингээд ороод үзээрэй. Тэгээд Отгоо багш маань бас зөндөө олон одоо нөгөө challenge явуулдаг. Бас өөрөө заримдаа нөгөө нэг trauma-ны хичээл ингээд заадаг байгаа. Тэгээд ер нь бол маш их мүлжүүртэй хүн баа. Тэгээд би бас багшаасаа яг ингээд яг нөгөө нэг сурж мэдэж аваад тэгээд нөгөө яг адилхан нөгөө багшаасаа хамааралтай хүн байхыг хүсээгүй. Ингээд өөрөө бие дагаад явахыг хүссэн. Бас дээрэс нь багшгээ ингээд коуч болоод олон хүнд туслах тийм хүсэл мөрөөдөлтэй болсон. Яг үнэндээ би Отгоо багштай учирсны дараагаар л ийм коуч гэж ийм хүн байд юм уу гэж мэдсэн байгаа. Тэгээд яг урд нь коуч гэж сонсч л байснаас би урд нь хизээч нөгөө коучинг үйлчилгээ авч ингэж үзээгүй байсан. Тэгээ миний хувьд бол их л дүлий явж исэн юм шиг байгаа. Нөгөө өдөр тутмынхаа амьдралыг хараад ерөөсө завгүй гэдэг юм нөгөө өөрийгөө ингээд бүр нэг юм дүлээр үлээд ингээд хамаг чих юмаа ингээд хаацсан ингээд бокслцсан ингээд явж агаад яг энэ ковидын үеэр ингээд бүр ингээд юу болчихвоо гэд ингээд өвдөөд ингээд ухаарсан хүн байгаа штэ. Тэгээд одоо үзэгчдийгээ бас би хамгийн ихээр ингээ хүсдэг зүйл юу гэхээр над чиг бити алдаарэ. Над чиг бити өвдөж зовоод те ингэснийхаа дараа ухаараарай л гэдгийг би ингэж ойлгуулах гэж хичээдэг. Яагаад гэвэл одоо хүн заавал ингээ туйлдаа хүрж ижтэй ингээд ухаарж сэрэх ёсгүй албагүй юм те бас нэгнийхээ ийм амьдралаас би бас ингээд зориг гаргаад өөрийнхөө амьдралыг яриад ингээд зориг гаргаад яриад хийгээд явж байгаа шүү дээ те. Тэгэхээр нэгнийхээ амьдралаас бас суралцаад тэгээд ийм юм байдаг юм биш үү? Надаа бас ийм юмнууд нь байж магадгүй юм байна. Энийг яаж застгийн? Ийм ном байдаг юм уу? Тэгвэл номыг уншаад ингээд үзчихье. Ийм коуч гэдэг юм уу? Коучтын ажиллаад үзчихье гэдэг юм уу те? Ингээд яваасаа гэдэг ийм хүсэлтэйгээр би ингээд энэ YouTube-ээ нээж байгаа. Тэгээд багштай маш их баярлалаа. Тэгээд үнэтэй цагаа зарцуулаад өнөөдөр миний YouTube сувагт манай үзэгчдэд цагаа гаргаж аваад баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг сонссон та өөрөөсөө нэг асуултыг асуугаарай. Энэ нь би бусдыг аз жаргалтай байлгахын тулд өөрийгөө хаана орхиж байна вэ гэдгийг. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Өөрийгөө хайрлаж, өөртөө үнэнч байгаарай. Баяртай. Баяртай. Баярлалаа агшаа. Баярлаа. Сайхан яриа боллоо.